Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний нэмт Бүлий радио 104.5, 84.5-аас дахин мэдчилж байна. Өглөөний мэндийг та бүхэнд хүргэе. Улаанбаатарын өглөө эхэлж байна. хүний нөлөө гэж бас агуун ба. Яав. Сайн муу янз бүрийн нөлөө үнд ер нь. Яаж ийна? Юу ч бодохгүй сайхан орилоод ордог байлаа. Тэгсэн чи. Одоо их бодол донд тий ам хумаа цэгнээд бас тий уушгины багтаамжийнхаа 3%-аар л одоо өглөөний мэндийг мэддэг болсон. Зүгээр орилох нь хүртэл юм бодолтой болдог болцсон аа. Бෑ. Их ухааны хүн боллоо. Ухааны хүн болж байгаа байна. Ихэд ухаарж байгаа байна да. Инээдэн засагдаг байдаг тий. Гэдэг. Одоо нэг инээдэнд нэг юм ухаар болчмаар байна. Тэнэг хүмүүс л ингэж инээдэн штэ гэж хэлчихвэл би маргаас За тэгээд та сонсогч та бүхэн, үзэгч та бүхэн сайхан амарсан бизээ. За бид нар бол Улаанбаатарын өглөө гэсэн өглөөний entertainment show нэвтрүүлгээ эхэлж байна. Гэр бүлийн радиогийн 104.5, 84.5 гэсэн долгионууд болон Facebook-ийн Гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook пэйжээр бол манай лайв стрим засагдж байна. За бид нар 1-р студиэс одоо өнөөдөр бас жоохон өргөн бүрэлдэхүүнээр одоо ажиллаж байна. Та бүхэнд хүрж байна. За өнөөдөр бол зочин хөтлөгчтэй. За нөгөө нэг байж байгаа РК хөтлөгч бол яг байж байна. Чаваас та. За манай заяа хөтлөгч маань байж байна. Хөөрхий. Юм бэ гэж. Ивэдээ нөгөө богийн хөтлөгч байж байна. За бидний дунд нэгэн бүсгүй үрдэлцэн ирээд суусан ба. Өнөөдөр Улаанбаатарын өглөөг алаад өгье. Ста дээрээ бүр ста самраад өгье. Та гоо жоохон дутуу явд юм бэлээ гэдэг. Тэнгэр газрыг нийлүүлье гэд сүүлийн 3-4 хоног юу болов юм бэ? Бүр баларса. Би бүр айж хансан. Ингэж хөтөлдгүү маал гэх. Хоолоо ч буруу байна гэх. Стараад Тэгээд айдам чи хуурамч байна. Тэгээ өнөөдөр бол гурлаа одоо хичээлцсэн. Яаж хөтлөх вэ гэдэг. Өдөг сасаа бэлдсэн. Тий, за тэгээ манай зочин хөтлөгчөр маань манай хандаа маань хүрэлцэн ирсэн байна. За сайхан амарсан уу хандаа. Мэдөө бас байгаа. Ингээр манай хандаа ярьдгүү. Ярьдгүү маа. Зүгээр хар цуух гэсэн шүү заяа. Ханд өгч байгаа юм уу? Тий. Ханд суух. Одоо ард намайг юм асуухаар ярихгүй заяа. Сайхан амарсан хандаа. Сайхан амарсан гэсэн би. Ой, зоосч ой. Одоо За. намайг юм асуухаар ярихгүй. Хандаа сайхан амарсан уу? Үнэн богоостой. Сайхан амарсан нэр тоглоомч. Одоо тэгэхээр яах юм бэ? Энэ хүнийг асуухаар хариулахгүй, энэ хүнийг асуухаар хариулдаг ах юм уу? За тэгэх юм байна. За 3W45 цэгийн мэн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээ сонсно. Мэдээж Facebook дээр холбоосыг хэлсэн байгаа. Комент хийсэт нь бидэнтэй хамтдаа байж та бүхэн цагийг өнгөрүүлээрэй. 11 46 104 5 шууд дугаар таны өмнө дээлтэй байгаа. Та шууд холбогдоод орж ирээд бидэнтэй хамтдаа бас цагийг өнгөрүүлэх боломжтой байгаа. Хамгийн ихний үйл ажиллагаагаа эхэлчихье гэж бодож байна. Тэр бол мэйжин давалгаагаа хийгээд үйл ажиллагаа шок. Ийм үйл ажиллагаа нээж улаан тууцаа. Болоогүй шүү. Би болоогүй шүү. Хамгийн ихний үйл ажиллагаагаа эхлэхийн тулд найруулагч маань одоо улаан хивсээ дэвснэ. За. За. За өөр ямар вэ? За одоо бүгдээрээ шургуулгаа удлаад улаан чихвчнүүдээ аваад зүчээрээ. Тий аваад зүгээрээ. За. Хандаа хайгаад ирсэн. Миний шургуулханаас ийм ном гарч ирж байна шүү дээ. Улаан бичгтэй. Хороотой танилцсан түүх гэнэ. Яг зөв. Наа чин бас анх ер нь улаараа л ихсэн юм да наад. За. Тэгээ юу
Ийм учиртай. Тэр За, улаан нь тийш юу дээ. гэх юм бол хідүүлээ яг одоо комент хэсэгт нь хамтдаа сонсохыг хүссэн, хамтдаа сонсох хин нэгэнд энийг сонсохыг хүссэн хүнээ меншн хийнэ гэсэн үг. Уриалан дуудана гэсэн үг шүү. За тэгэхээр яг одоо манай гурав бас меншн хийгээрээ. Меншн давалгаа яг одоо явахгүй ч байна. Сонсож байгаа сонсогч та ч гэсэндээ хамтдаа сонсохыг хүссэн хүнээ меншн хийгээрээ. Энэ ямар утга учиртай вэ гэдгийг та бүхэнд яруу тодор танилцуулъя. Энэ юу вэ гэвэл 7 хоногийн даваа гарагаас баасан гараг бидэнтэй хамтдаа өглөө өгтөж жагаад баярлаа гэд таныг хайртай гэр бүлтэйгээ, хайртай дотны хүнтэйгээ эсвэл өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд зориулсан цаг гаргахад танд туслах үүднээс бид нэгэн бяцхан бэлгийг бэлдэж байгаа. Тэгэхээр тэрхүү бэлгийн эзэн болох боломжтой нь өдрөө бүрдэж байгаа. Өдрөөрөө меншн хийх юм бол нэг боломж тухайн өдрөө бүрдэнэ. За мэдээж бас зүрх дараад за реакшн үзүүлэх юм бол бас нэг боломж бүрдэнэ гэхээр өдөрт 2 хүн гарч ирнэ. За ингэж явсаар 5 өдөр 10 хүн гарч ирээд үүнээс нэг хүн нь бидний бэлдсэн бэлгийн эзэн болох боломжтой гэсэн. Өнгөрсөн хамгийн ихний бэлгийн эзэн бол мэдээж ангараг байсан. Ангараг бол хос тасалбар эзэн болоод хайртай аав ээж хоёрыгоо VIP суудалд тухлан сууж кино үзэх боломжийг нь хангасан болвол өнгөрсөн 7 хоногт Мина маань витамины хаврын дархлаахаас сэргээх витамины эзэн болсон. Гэхдээ үүнийг Монгол улс Монголд авчих. Улаанбаатар хотод байгаа хайртай хүүхэдтэй. За тэгээд эрүүл мэндийг Хүүхэдтэй гэсэн юм уу? Хүүхэдтэй. За. Эрүүл мэндийг дэмжих үүднээс витамин А явуулж байгаа. За тэгэхээр энэ 7 хоногийн бэлэг мэдээж амлсан ёсороо за мэдээж товсон хугацаанд л хав гарагт затардаг байгаа. Тэр хүртэл хамтдаа болцлуудаа бэлдүүлээд байж байгаарай. За ингээд та бүхэн одоо тэр азтан гэх юм уу юу гэх юм? Азтан биш ээ. Одоо юу гэх юм? Ялагч. Chosen one. Сонгогдсон нэгэн болохын тулд те яг одоо меншн давалгаагаа хэдүүлээ эхлүүлцгээе. За ер нь бол эхэлсэн л явж байгаа. Урайлан дуудаараа одоо мэддэг хүмүүс бол ерөөсөө аль хэдийн меншнгүүд хийгээд ингээд. Уг нь ингэдэг байсан байхгүй. Өглөөний минь цаахан амарсан уу гигэн тонглог өглөөний минь гэл ингээд сонсогчд маань комментээр ингээд бичдэг байсан чи одоо байх. Зүгээр меншндээ л эхэлж байгаа юм чи. Одоо шууд ерөөсөө меншндээ л ажил хэрэгээ шууд гялцуулаад. Заяа юм аа чи. Тийштэй минштэй гэж бодоод байгаа юм шүү те. За меншн давалгаа явлаа. За явсаа. Хүмүүс одоо хайртай дотны хүмүүсээ, ойр дотны хүмүүсээ сонсуулахыг хүссэн хүмүүсээ меншн хийж байна. Нэг л меншн хийх үү? Вэ хамаагүй. Нилээ идэх. Нилээ идчихсэн байна. Энд гэхдээ меншн хийх гэсэн чи гинт нэг юм асуулт төрөдөх юм хандаагаас. Ямар? Энэ нэмээ гэж юм бэ хандаа. Нэмээгийн дүү хандагийн дүү юу? Игч нөө. Хоёр юм хандаа нэг нь нэмээ гэдэг юм хоёр богинохон нэртэй юм уу? Үгүй шал өөр нэр. Юу гэсэн үг юм бэ? Шал өөр. Хоорондоо шал өөр. Чи бат цэцэг гэдэг нэртэй гэсэн те. Тэгээ хандаа гэж дуудсан. Бүтэн нэр нь бат цэцэг тэгээд хандаа гэж дуудсан. Чиний наад бат цэцэг нэр чи хаан сорж байгаа. Мэдгүй. Уг нь шал өөр хүмүүсийн дунд л байгаа даа те. Ямар ч тийм. Гэхдээ одоо хүний нэр хараа айгүй сонио. Одоо Бум Эрдэнэ гэдэг манай найруулагч Мизүү гэдэг нэртэй одоо. Вау. Тий. Миний бүтэн нэр Могоо галдан бохгүй юу? Одоо намайг Эрка гэж дууддаг бохгүй юу? Миний жинхэнэ нэр бол Жинхэнэ нэр нь Роза. Одоо бид нар Заяа гэж дууддаг. Сарнаа шиг үсгээр. Тий. Энэ хүнийг ч Энэ хүний нэрийг болцаахан тэгээ боог энэ хамгийн залхуу нэр. Би нөгөө нэрийг хэлэх гээд байгаа юм болоо гэж бодсон шүү дээ. Ой, тэрийг одоо жоохон зам байж байгаа Байж байгаа юм аа. Байж байгаа. Ингэсэн юм аа. Бид нар ингэхгүй гараа авч магадгүй. Энэ нэрийг хилээд байгаа шалтгаантай хандаа. Энэ хүн андаа мандаа болоо. хандаа гэж. Баялагчтай заяа. Би бол яалцгүй андаа гэсэн. Хандаа гэлээ. Хандаа гэсэн тий? Хандаа гэсэн тий? Оюутан байх. Хандаа гэсэнтэй андаа. Хордорт явж байгаа. Хандаа гэд дууддаг хгүй. Эргээд харангууд хоёр ихтэй андаа гэх. Тэгвэл ер нь бол андуурахтын тулд хээ үсгийг айгу тод хэлэх юм хэлмээр. Хандаа. Хандаа. Тэр хүний нэр гэхдээ их сонио. Одоо өнөөдрөөс эхлээ бид нар тэр хүнийг маш өөр нэрээр дуудах гэж хичээн. Хичээн шүү зүгээр. Хичээн. Амлахгүй. Тэр хүний хамгийн залхуу нэртэй нараа. Болцаахан гэснээр хин чин бооги гэж дуудаад бооги болцсон байхгүй. Тэгээ бид нар ийм уйдахтай нэр нь дургуй учраас соли гэж ярьсан. Тэгээ соли гэдэг ярьсан чинь яриа нэг марзан юм болсон. Манай Роза штэ. Роза гэхгүй юу? Энд чи Роза гэсэн чинь тэгвэл би захирмаа олчих л доо гэж тэгж байна. Тэгэхээр захирмаа гэж дуудмаар санагдлаа. Тэгээ бид нар дуудах гэсэн чинь нэг л ивэлдэг захирмаа олчоод ах юм. Зээ үсгэр эхлээд захирмаа олцсон. Тэгээд нэг юм захиран тушаах хэлбэртэй л юм уу да энэ хүн ч одоо. Тэгээд өнөөдрөөс эхлээд энэ хүнийг чаддсан бол та нар захирмаа гэж дууд.
Гэтэ зохиог юм байна. Гэтэ сонир нэр Яг вэ? юу вэ те. Энэ ганаас өгчин бол би та дөрөвт нэр өгөх үү гинэ. За ямар эвгүй юм бэ? Тэр нэрийг чи сонсон яг ямар нэр өгөх юм? Ямар хөө нэр байх юм? Хэрвээ таалагдахгүй бол Эртээ дөрөв амтан би дээдлийнх нь тагтаана. Чи бол яг юу заавал юм аа. Үгүй шүү дээ. Чи наад инээж байгаа байдлаа Аа хаар. самж юм уу? Тий. Сармагч. Аг адилхнараа юм уу? Аа? Адилхнараа гэвэл та хамгийн тоогор. яг харагдах үзмжээр гэх юм бол өөрөө яг тагтаа магтаа бол хавцаа биш шүү. Яаж яах юм? Тагтаа. Үгүй харин манай тарин тагтаа Би дутаадсан. зүгээр тагтаал гэсэн бол тагтаа заяа. Зүгээр л За айлгaalаа захиргаа айлгaalаа. Эвдээ дөрөв амьтан дээр захирмааг тагтаа болгочвол тэр эвдээ дөрөв амьтан нэг амьтан болно те. Шо бяц үсрэ. Канц тагтаа үлдэнэ. Эвдээ том тагтаа үлдсэн. ийм үг Та нар айдгүй. бодол хүнийг ингээ бий болгодог гэдгийг тагтаа өөрийгөө тагтаа гэж боддог зам байж болохгүй юу? Тийм ээ. Чи боо. Зүгээр л боддгоо. А минь Дээр гараарай. Минь одоо орж ирж байна. Минь би яг ингээд нөгөө нэг хүсэмжид ахын нэрийг нь дахиад эхнээс нь хэлэх гээд байл та. Хүсэмжид ахын өнөөдрөөс эхлээд захирмаа гэж дуудахаар болсон шүү. Таалагдж байна уу минь? Захирмаа. 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 Захир биш шүү. Захирмаа биш. Захирмаа. Минод дахин хэлье. Захирмаа. Захирмаа. Ямар ч мэдрэмжгүй хүмүүстэй ингээд юм яри мэмарч хүрсэн. Явахгүй бохоо над нэр чинь. Одоо сая дунд чи анзаарсан бол Өөрөө харуулчаад. ханда. Чи сая анзаарсан бол тэр дунд нэг юм сонь нэр явж байгаа хүсэмжит залуу гэдэг нэр. Тий анзаарсан. Тэр нэр айгүй учиртай. Вау. Тий. Ингэхгүй юу? Бид нар нөгөө камер дээр ингээд бас яг өнгө ингээ оргоор хард юм байл та ингээ хүмүүс. Тэгээд намайг ямар цагаан юм бэ? Зарим хүнийг ямар боор юм бэ л гэж ярьж байна. Тэгээд би ч бас санаа зовд юм байгаа шүү дээ. Бас Ахмад нахны хажуу сууж тэгж оромжлуулаад байх бас муухай шүү дээ. Тэгээд би хэллээ. Энэ европчууд энэ баруун одоо ТV-ийн хүмүүс одоо тий наранд борлсон хүнийг мөнгөтэй хүсэмжит залуу гэж боддог гэж хэлэхгүй юу? Тэгсэн чинь бүгд л ерөөсөө нэг хүнийг бүр учиргүй энэ чинь европчуудыг хүсэмжит залуу юм байна гэдэг. За энэ хоёр нэрнээ сонго. Одоо сонголтын таних. Яста жиг бодлороо өөрийгөө сонго. Энэ яг дис ту дис болоод байгаа юм санагдав. Би бит хоёр хоолой дунд хатан тавьчуулагцсан халууны зулсан шиг байна те. Айгу хэцүү байна. Чам хандаа тэгвэл аль нь таалагдж байна? Юу нэ андаа? Хандаа. Дада ганаас өвчнгийн нэрийг хүлээгээдсэн чи угаасаа яг эвтээ дөрөв амтны нэрийг өгөх гэжсэн чи богийн хэлчихлээ дээ гинэ. Өө хөөрхий. Бодлын өвчөө. Яг бас тийм баг шүү. Бодлороо ингээл за эвтээ дөрөв амтан гэл нэр намайг тагтаа гэж бод гэл ингээл бодлороо ингээл өдөрт шиг л боллоо. Би одоо юу вэ? Би юуны? Туулаа. Дутуу нь юу вэ? Туулаа штэ. Оо яг туулаа штэ. хараад байгаа. Тэр яг нүрний хэлбэр юм биш. Тэгэж хандаа заа юм уу? Гөө тагтаа байхгүй. Тэгтээ өөрийгөө заан гэж боддог. Тэгээ сая бодлохоор бол тийм биз тээ. А би бол тагтаа байхгүй. Өөрийгөө заан гэж боддог. Үгүй яг эсэргээр. Та хоёр ингээд яг өөрөө өөрсдийнхөө бодчих болдго юм уу? Та бол яг л заана штэ. Хин ч Ингээ хувц мувцаа харуул угаасаа л тагтаа сууж. Гойш. Зүв. Ястаа. Зүв яста үнэ хэллээ. Хар тагтаа. Ой байд чи. Байн гинэ. Харан цаашаа. Тэгэхээр нилээ хөрслөг бор тийм тагтаа байвал нэр эвгүй юм байна те. Байт юм нэр? Баа штэ. Тагтаа чинь бас нөгөө нэг юм нэг цаарал Нэр байт юм. Цагаан ирээ. Бэди цаарал тагтаа байдаг байхгүй юу? Та бас хүнийг оруулж чиж ямар муухай дундаа суулгачаад ямар муухай хэлдэг та хоёр. Намайг та гурав чи ямар муухай хүнийг. Тэгээ бүш би ястаа дугуй тагаа шүү. Би хоёр гараа өргөж би дугуй тагаа. Дууг гэдэг чинь дүрс илүү. Би дугуй. Дүрс илүү гэсэн. Тэгээ харин шинэ хүнээ үнэлээд би заан бол юм бол хэлсүүч. Үгүй хинэн шин хүү юм. Биш та нар энэ хүнийг намайг ингэж ууж авчирчаад ингээд олон талаа юм байна. Гэгүү байдалд оруулаад Би сайн нөгөө 2 хоног амарч байгаа
гараад ирсэн. Би ерөөсөө байрыг ойлгочлоо. Яасан бэ? Энэ хүн Хандаа тэгтээ хандыг айгүй авдсан байх шүү. Шинэ хүнээ мөнээ эдэргээд. Гэтэ бас үнэ шинэ хүнээ та нараа урьж оролцуулчаад бас ингээд дундаа ингээд эвгүй байдал оруулаад авах шаардлага байхгүй шүү. Яг тэ цаанаасаа ингээд хөөхөн бор Би төрсөн. та нар ингэж дэвэл би тэгээд болио шүү дээ. Тийм шүү дээ. Болчих жолно шүү дээ. Тий. Ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Хай гинэ. За, сувд ундрах гэж болно ороод ирсэн бол төрсөн өдрийн мэндчлэгээ эхлээд дараагийн болон руу орох гэдэг байхгүй болно. Төрсөн өдрийн мэндчлээ гэснээс сууд ундрах ихчийн төрсөн өдрийн бол өнөөдрөөс минийгээ төрсөн өдөр шүү дээ. Хэний? Мина? Оо, тийм билүү? Тийм шүү дээ. Тэгээд 4 сарын 6 байхгүй юу? Би яг Оо, 4 тийм сарын 6 байсан шүү. Оо, минь ороод ирсэн юм уу? Мина ороод ирсэн байх. Эй, за төрсөн өдрийн мэнд төргий. Яах юм? Яаж хөрөх вэ? Чийл үрг. Дуулах уу? Би шинэ Би шинэ хүн та нарыг яг яаж хөтлөв юм гэж хараад Сураал байж. дүгнэлтээ бичээд. За Эрка төрсөн өдрийн За, мэнд. төрсөн өдрийн мэнд төргий. За, ингээд эрхэм хүндэт сонсогч Мина минь төрсөн өдрийн гал халуун мэндийг гэр бүлийн радиогийн хамт олонны зүгээс болон яг энэ өглөөний Улаанбаатарын өглөөний хамт олонны зүгээс яг онцгой олон минь одоо хүргэж байна. За, солонгосоор юу гэдэг чинь байгаа. За, манай хүн мэдэндээ 생일 축하합니다. сангилчгүй Ой. Сангивсаад идья. сангил Тиймэрхүү байдалтай сангилчвцаамнида гэд минь одоо хүргье. Би түрүүн буруу ойлгоог бол нөгөө Мина гэд бүсгүй орж ирд юм штэ. Тий. Боги ахыг хүсэмж Минагийн хүсэмж залуу гэж. Биш ээ, европчуудыг хүсэмж. Ганцхан үнийх биш үү? Европ тэр чигээрээ. Тэр нөгөө Минад боги ахаар минь хүргүүлэх гээд За, тахтай. тун өвсөө тууч өсөё. Ганц мэддэг Үгүй Гүг намайг бодоход бас үгтэй юм чинь бас. Солонгосчууд газардахгүй гэдэг. тэгээд үргэлжлүүлээ дахиад яваач те. Саяас төрсөн өдрийн мэнд хүргээ гэдгийг суллаа. Лаки бери саньясоё. Өөр үг гэлээ. Лаки бери нь юу лээ? Лаки бери ч. Лаки бери л ахгүй. Лакверс гэдэг нэг нилээн дээр үе. Яста гоёс. Нэрээ нилээ хизээнийх гинэ захаараа. Захаараа. Одоо баг үйлдвэр хаагдсан байна. Кино гардаг байсан баха. Тий, Тэрний дундуур гардаг байсан, тэгдэг байсан. Үндэсний телевизэн зар сурч. Тэгээ зарим хүн гэхдээ яг нэг насаа хэлэхгүйгээр өөрийгөө дээр явах гэж чинь тий. Тий бас. Би тэрийг мэдэж идэхгүй. Яг гой таарлаа сая. Ямар гой таарва. Юу гэнэ саяхан юу гэдэг гинэ. Өөр одоо ярих юм байна уу? Яаж дуусваа? За дуусах бай та. Би ерөөсөө ярьж Саяг хандаад. нөгөө боги ах Минад төрсөн дүрх гэж байсан шүү. Оо тийштэй. Тэр сая хүргээд байгаа юм шүү. Тун өвсөө тууч өсөё гэд. Lucky berry зэрэг. өөр. Төрсөн өдрөөр нь мөнгө гоогаад шүү дээ. Оо чааса. Юу гэлээ? Зүгээр ш төсөө өдөртний юм чи илүү их мөнгөтэй байх хэвээр. жоохон зоригтойхон шиг мэдээж Юу гэлээ төрсөн өдөр чи? 생일 축하합니다. Сангил чукаамнида. 생일 축하합니다. Сангил. Сангил. Эргэ чимээг болж байгаа. Сангивсаад яа л гээд орж ирээд. Оо ямар. За одоо жигнэсээ л тэгцээ. Сангил чукаамида. Эй, за төрсөн өдөр минь төргий. Алж байгаа сте. Тэгээд араас нь хүнийх нь нэрийг хэлээч. Лакберэв. За мен одоо төсөө дээр мэдээ. Сая ард уг нь бэкграунд гоё дуу явуулсан штэ. Тий. Тий, тэр мэргээ сонссон байлгүй дээ, тий. Сонсоог л өөрөө тэгээд сайхан тий. Ухрахасаа. Хин Эркагийн муухай чахарч арилж байгаагийн цааталт ингээ тий. Гоё дуу явуулсан бохгүй тий. Тэрийг сонсоороо. Оо минь энэ чам зориулж байгаа Энэ шүү. явж байгаа шүү. Мино. Төрсөн өдрийн баярын мэндийг Улаанбаатар хотоос гэр бүлийн радио 104.5-ийн хамт олноос бас сонсогчдоос танд хүргэж байна. Баяраа сайхан тэмдэглээрэй. Сайхан баярлалаа. Энэ мина юм биш үү? Мина юм биш үү? Оо биш юм байна. Мин аяа. Тийм байна. За. Тий. Бас ханаас уншаад. Гэхдээ ингэсэн нөгөө нэг ат тавиад хойноос нөгөө нэг меншн ихтэй MIN гэдэг ингээд бичгээр нэр нь гарч ирдэг гэсэн билээ. Солонгос нэр хүртэл гараад ирд юм билээ нэрээ. Тэгээ би О гэсэн чинь гарч ирэхгүй байна. Тэгээ А гингүүд гараад ирж байна. Мин. Мина юм биш үү заяа. Мина гэж бичсэн. Солонгосоор. Мина гэж нөгөө нь юу үстэй? Юу юм? Эн чинь солонгос үг биш баха. Биш те? Яг нэр ээж болно. Болох уу? За болох юм байна. Йоо ямар амар дураараа юм бэ. Гэр бүлийн радиог сонсож байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Улаанбаатарын өглөө өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгох уриатайгаа танд хүрч байна. За тэгээ та манай радиогийн
одоо эфирт шууд холбогдоход хүсээд өглөөний мэнд те та одоо биднэртээ өглөөний мэнд түргээд Монгол ард түмэн Монгол одоо хүмүүстэй сайхан мэнчлээ гэж бодох юм бол та шууд залга 1146 104 гэсэн дугаар нээлттэй байгаа шүү. Мөн та хэрвээ радио сонсож байгаа бол бас хэрвээ бас боломжтой байгаа бол Facebook руу ороод манай лайв стрим дээр бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж бид дөрвийг бас харж манай одоо юу заан тагтаанд би өөрийгөө хэлэх гэдэг сүлд нь. Заан сармагчин туулаа тэгээд инхийн хар тагтааг та бүхэн бас бодсон шүү гэдгийг хэлмээр байна. Гэр бүлийн радиогийн Улаанбаатарын өглөө танд хүрч байгаа. За бид нар яг одоо эхний булан руугаа орох гэж байна. За эхний булан маань болохоор зэрэг гайхалтай нэг сайхан болов. Энэ болохоор зэрэг баярлалаа. Өчигдөр минь гэдэг сайхан болон байна. Хүлээн аван сонсноо биднэртэй үргэлжлүүлэн хамт байгаарай. Өчигдөр бидэнд инээмсэглэл ч юм уу, Сургамж ч юм уу? ямар нэг зүйлийг үлдээсэн байж таарна. Тиймээс өчигдөртөө баярлаа гэж хэлцгээе. Баярлалаа өчигдөр минь. Баярлалаа өчигдөр минь. Яа. За ингээд Улаанбаатарын өглөө баярлалаа өчигдөр минь эхэлсэн байна. Танд өчигдөрт талархах зүйл юу вэ? За үүнийгээ та бүхэн хуваалцахыг хүсвэл 1146 104 5 дугаар руу холбогдож орж ирээд бид 4-ийн яриаг зүгээр тас цавчиж орж ирээд шууд яар. Өчигдөр их олон өрнсөн баха гэж бодож байна. Та хэдийн үед амьдралд гоё юм болов уу? Өрнсөн нэлээд. Юу өрнө үү? Яс чи яс төрөвч гайгүй. Төрөж гайгүй. Өөлөд байгаа юм уу? Өчигдөр ханш нэгцэн. Юуны? Ханш нэгцэн штэ. Тийм байлээ. Өчигдөр чи ханш нэгцэн. Ичнэд байдаг амт. Ичжээсэн амт ичнээсээ гарна. За тэгээд цэцэг жимс ногоо үндийг тагилж байгаа гэсэн үг байхгүй. Чи тэгээ юу нэ? За тэгсэн ч яасан гинэ. Мартсан. Цэцэг жимс яасан? Бали. Чи өөрөө цэцэг жимс. Тийм үү. Чи муудсан цэцэг жимс. Ашигтай. Чи хөвгөлсөн цэцэг жимс. За тэгээ өчигдөр юу болов? Өчигдөр тэр ханш нэг чамд явна надад. Юу гэсэн юм бэ? Хүн болгон чамд штэ. Чи яс өсөж дэвжиж ингэж яаж Тэг штэ. Тэг штэ. Тэг штэ. Шууд оо. Чи яс ичнээс гаргав. Би бас ичнээс гарсан. Дотор өндөө тайлсан гэсэн үг. Тайлаа дуудаж байгаа штэ би. Харин ичээ байд юм бэл л штэ. Ингээ ичиж үзэхэнсэн гээд гайхаад байгаа штэ чи одоо. Ичмээр байгаа байхгүй. Ичих нүур байхгүй одоо бүр. За Эрка сан сайхан магаш өчигдрийн төлөө. Өчигдөр ер нь ингэсэн нилээ их өрнөлөө. Өглөө гараад бөөн хүмүүстэй бөөн үйл ажиллагаа болж ирсэн өдрөн гинт цагс тоглосноо. Бөөнөрөө буцаж гэртээ орж ирсэн хоол хийж идснэ. Хүүхдүүд маань налах яваа гэд болдгоо. Тэгээ нөгөө нэг налах яваа гэсэн нэг амлалтаа гинт санаад орой залхуураад гэртээ 5 гээ сууцсан гэд болоод гараад тавхаад. Чи нөгөө хэд чинь өөдгөө гарууд налах төцсөн. Бид нар энэ чинь хонлоог өвлөдчихдээ. Тэгээ би чи өглөө ажилтаа хүн чинь яах вэ тэгээд таа гэд би нааша тоглоно нөлөөстэй хурж ирээд оройн монголчийн тоглолтыг үзээд шөнө 11 12 болгоод унтах гэсэн чинь унтаж чаддгүй хүүхдүүдээ санаад. Тэгээ яаж яхад нөгөө яг сүртэй шүү дээ. Гадшны тэр ингээд хөдөлгөөнд дунд цонхон голохоо мартчих. Тэгээ унтцсан чинь шинжэнгөөс ирээ толгоо өвдөөд хамар битүүрээд бүр мэдгүй нэг сэнсэрлээ шүү дээ өчигдрээс хойш өглөө болтлоо. Нэлийн сэнсэрсэн өглөө боллоо. Яа ямар хэцүү өдөр өнгөрөөвэ те. Гэхдээ өчигдөр бол тийм гоё айгүй завгүй өдөр байлаа. Ойр цагс тоглоогүй хэлэхгүй айгүй гоё л. Би хаагаад дайжгүй юу? Им их давгүй. Их амьсгал мсгал задраад их зүгээр ах шиг үлээ шүү. За манай хандагийн миний хувьд өчигдөр хэрхэн өгнө баярлаа өчигдөр минь гээд өчигдөөс баярлаа гэд хэлчих зүйл юу вэ? Эрката жоохон төстэй үйл явдал болсон юм шиг санагдлаа. Өглөө нэг бас үйл хоёул хамт байгааг үзлээ. Хамт байгааг шүү. Тэгээд заалаа. Хүүхдүүд нь байхгүйс юу юм. Гэтэ заалын кэнселсэн л дээ. Би заал руу яваагүй. Тэгээд нэг ах маань зам үед амьдртیں۔ Тэгээ өчигдөр гинт хурж ирээд тэгээ бид нарыг ахтуусээр нэг ахтуу зургуулахгүй бид нар бүгдийн цуглуулад тэгээд хамт хоол идээд ингээд баярлаа суугаа. Та яагаад ингэж байгаа юм гэсэн чинь ханш нээсээ өдөр ингээ хүүхд хөвгчтэй хоолтой. Манай хүүхдүүдийг баярлуулсан чи хүүхд хөвгчтэй. Тийм ээ хөвгчтэй насч байгаа юм шүү дээ. Хооллоо баярлаа гэж. Тэгээ нөгөө нэг юм шинэ бизнес эхлүүлэх гэж байгаа гинэ. Тэгээд ингээ гэр бүлийнхнийгаа гой баярлуулад ингээд таад дээр өрөөлгөөд ингээд шинэ бизнес эхлүүлсэн юм аа, шинэ барилга барьсан юм аа гэдэг ихтэн ямар хөөрх юм бэ гэж бодсон. Тэгээд нэстэ хөөрх юм. хага бүгдээрээ нийлээд ерөөс байшингийнхэн төлөө ерөөс. Камаа гэдэг чинь бас нэлээд л юу шүү тий. Тийм байна. Хиддгэн вэ? 6 дахь хүүхэд.
Ваа. Айлын баг юм уу бүр. Их юм балаа авах нь. Оо за. Хэрэгэлж байгаа. Тэгэрчтэй. Биш хандаа чамаа ингээ харахаар зүг Монголын нэг сайхан эртний уран сайхны кино санаад байна. Гүй биш ээ. Чиний энэ дээр байгаа. Дааж энэ хоёр бүр ингээ нэг харахаараа бүр ингээ бүр салахгүй байгаад байсан. Тэгэл яг тийм юм байна. Болдгоо. Болдгоо бүр мэддэг тий. Амны гიშтэй хөө аман дээр мингтэй байдаг гэсэн. Би өчтөр бас надаа үнэхээр гоё бас өдөр өнгөрлөө. Ер нь бол би ч ингээд нөгөө нэг юм хөдөлдөг штэ. Тэгэхдээ цорын ганц зүйлийг хөдөлдөг. За. Би юусо хорим найр хөдөлдөггүй. Яа том арга хэмжээ янз янзын юм хурал зүйлгүй. Би юусо хүүхдүүдийн арга хэмжээ хөдөлдөг байхгүй. Тэгдэг гэдэг хараа. Эсвэртэй нөө. Хичнээн хүүхэд байгаад байгаа. 130-аад өчигдөр хүүхдийн арга хэмжээг бас хөдлөлөө. 3 цаг тэднийг тогтоох гэж бас л чанга байлаа. хэдэн насныхан блэ? Яг манай одоо ангид юм уу манай зааланд болохоор зэрэг нэг 9-өөс 12 насныхан. Яг биш. 6-аас 12 нас. Гэхдээ харин тийм 6 байсан юм аа. Айгүй юм байна. 6-аас 12 насныхан манай ангид байла. Учиргүй уйлдаг нь биш. Гүйдэг нь байна тий. Тийм байна. Тэгтээ штэ нам. Тийм. Зүрхсээ нам. Ерөөсөө айгүй нэмэх зэгцтэй зохион байгуулалттай манай анги шиг юм байгаа байсан анги. Харин тэгдэг. Энэ нөгөө нэг хүүхдүүдийн нөгөө янз янз дурак мартсан шүү. Гремикс. Чами. Гремикс гэдэг дээ шүү дээ, тий. Тэд нэр үнэхээр намайг байдаг гэдэгт мэддэггүй юм шиг. Би ч бас энэ салбартаа тий. Би өөрөө л нэг жоохон гарч ирээ гэж бодохгүй болохоос ш. Тий, өөрөө л нэг хүсэхгүй болохоос, хүчлэхгүй болохоос. Тий. Ерөөсөө өөрөө л нэг камер тавиал юм ярихгүй болохоос ш. Тий, юу хөрхий. Гит захирмаа гэж YouTube нэгтгэв дээ. Тэгээд тэр захирмаа юу? хүүхдүүдтэй өчигдөр одоо маш олон төрлийн гоё тоглоом тоглолоо. Янз янз боллоо. Тэгээд би бас баярлж илээ. Бас ингээд хүүхдүүдийн анхаарлыг одоо 3 цаг гэх юм уу те барина гэдэг чинь бас л хэр баргийн аавын хүүгийн хийж үнэн шүү дээ. Тэр өстө. Тэгэхээр зэрэг бас жоохон баярлж илээ. Одоо надад нэг жоохон нэг тийм нөгөө ютубер болох өгөгдөл байгаа ч юм уу. Бага чи болоо гэж би бодлоо. Гэтэ би бол санаатаа тэгдэг юм аа. Тийм. Хүүхдүүдтэй яадаг. Ягаад гэвэл би юунаас ч үлээ бас нэг юм сонсон надад нэг жоохон зүрхрээ орцсон. Хүүхдүүдээс маш их юм сурж болдог байхгүй юу? Ягаад гэвэл тэр нь юунд хэрэгтэй гэдэг гэж томчуудтай ажиллахад хэрэгтэй байдаг. За. Та нар чинь яаж ашиглах юм юм байхгүй юу? Та нар чи ийм л юм байна шүү дээ гэж. Ер нь бол хүүхдүүд бол одоо ингээд яг томчуудтай ажиллаж байхад хүүхдүүдтэй ажиллаж байхад яг томчууд дээр хүрээд ирэхээр зэрэг яг хүүхд чиг хүмүүс байдаг байхгүй юу? За. Бүр ерөөсөө нэх бид ингээд том болцсон өөр болцсон гэж бодоод идэв штэ. Эндүр чинь тийм байдгүй. Дотор нь дандаа хүүхдүүд нугж идэг гэж юу? Дотор нь яг тэр Чи зүгээр өөрийгөө тийм байгаа үеэ санаачтай. Гэтэ үнэ байдаг шүү. Үзвэл яг одоо чам шиг хүүхд байна. Яг заяа шиг хүүхд, яг хандаа шиг хандаа шиг хүүхд. Хандаа. Тий. Тэгэхээр яг одоо тэр хүүхдүүд яг ямар байдал дээр яаж одоо харилцаанд орж ийн, яаж ийн гэдэг чинь бүр нүдэн дээр хэлээд. Тэгээ тэр хүүхдүүд дээр чинь учрыг яаж болох вэ? Яг л хүүхдүүдтэй шүү дээ. Нэг ингээл дургу болохоор одоо дургуцаал ингээл одоо яадаг ч юм. Зөвхөн өөрийгөө бодох ч юм уу иймэрхүү юм хийдвэл яг томчууд яг ижлэх юм байдаг байхгүй. Тэгэд тэр учраас би энэ хүүхдүүдтэй бас ажиллах айгуу дуртай байдаг. Тийм зүйл боллоо. Их гоё нэг тийм гэсэн чинь бас амар олон төсөл. Амар олон. Юу нэг нийтдээ 200 төгтөх байхгүй юу? Гэхдээ харин тийм 10-аад хүүхэд байхад л бас учраа олдгүй шүү дээ тий. Тэгээд надад биш дээ 11 нь туслах багш та. Тэгвэл хүнээр л цодсон юм шүү дээ. Би тэгээд 10-10-аар нь ингээ баг болгоцсон заяа. Арвтын систем рүү оролцсон. За би тэгээд урд нь Арвтын захирагч тийшээ бас тий. Жанжин маньиг гэж боддог байх та тий. эхлээс нь ахудаа төгсгөл болтол нь би ингээ микрофоны бариад ирсэн ингээ тасралтгүй ярьлаа шүү дээ. Манай эхнэр хөрхийг хараад миний бүр яг яарч байгааг мэдээд надад ус мус авчиж өглөө ш. Тэгтлээ би бүр хоолоо маань ингээ цуцж муцж асар их хүч зарцсан. Зарцуулахгүй болохгүй би ядраад байгаа хөөхгүй. Тэгээ өнөөдөр яагаад байгаа юм бэ?
Сайндаач тэгээд Тийм ядраад байна. байгаа байна шүү дээ тий. Тийм байна. За Тэргээд би хэлэх гээд яваад. ядарснаа одоо л хэлээд байгаа юм байна. За би өчигдөр одоо хайчсан бэ гэх юм бол хайчсан. За, хайцчих. Хайцсан. Ер нь бол нэг удахгүй ээж явах гэж байгаа, Америк руу явах гэж байгаа учраас явах бэлтгэлийг нь хийсэн. За. Явах бэлтгэлийг нь хийгээд тэгээд уулзаагүй бүр ингээд дахиад нэг 5 6 сарын турш уулзаж чадахгүй тийм хүмүүстэй нь уулзуулсан байхгүй өчигдөр. Тэгээд Юу лээ үе. Хэд чин энэ удаа явчихвал баг го. шууд Окей. гоо байгаа лөө. За. Урнаагч бити бэлэггүй юм яриад байгаа. Тийм, бити муу яртай. Тий, урнаагч эргэж ирнэ шүү. Тэгээд Тэгсэн чинь. Ой. энэ таслаад авах би чамаа айгуугаа сонсож байна. Би сонсмоор байна. Би өнөөдөр заяаг сонсмоор байна. Мэдгүй одоо би яг өнөөдөр бол яг ингэмээр санаж чинь хоёр яг намайг ингээд нэг тийм хоёр нөөс тэтэн төрөлтэй юм шиг санагдаад байгаа байхгүй. Энд юм ярьж байгаа тийм шал өөр юм яриад би шаарч амт чи тийш бүр нэг би бүр заада нэг сонь байгааз. Би дугаар. Тэр нөгөө Лакбери сангасаа явуулсан болох гэдэг шүү дээ нөгөө янзаа Үе. Тэгээд найзуутай нь олзсон юм уу чи? Үгүй найзуудтай нь биш уулзах хэвээр хүмүүстэй нь уулзсан. За тэр чи яах вэ? За тэгээд наашлаад тэгээд юм хүмүүс бэлдчихэд гэртээ ирээд манай жижиг өчтөрөөс эхлээд халуураад. Аха. Баларсан юм бэ. Цэцэрлэгт явж эхэлсэн байхгүй юу? Тэгээд гэсэн яа харахгүй нөгөө цэцэрлэгээсээ жоохон юм хусчих шиг боллоо. Тэгээд би илүү төтөө юм бити хусаал гэдэг чи хусаал ирсэн. Ээх хөр. Тэгээд тэрнийхэн үр шимийг одоо гэртээ идэлээ сууж байгаа. Ээх хөр. Тэгээд өчтөр тэрэнд нь зориулаад бусад хүмүүсээ угнаас нөгөө нэг халдвараа сэргийлэхийн тулд сайхан бүр ингээд ажлын өдрүүдээр хийж чаддгүй хоолой хийлээ. Жигсэн гуралтай шүл. Хойш. Сайн. Бүрлээ зураад. Янз Тийм шүү. жигсэн гуралтай шүл хийлээ. Тэгээд Гоё бүгд тий. сайхан хөлсөө гаргаал, уугаал, идээл, Саримстай. саримстай сайхан хийгээд унтаал. Тэгээ өглөөс ирсэн яг нэмэр байгаагүй. Тэгээ Тэгэд сонсогч та бүхэн ямар хайшин би аваач тий миний хэлж байгааг жоо Өө, мөө яваад гэж хаач. тий. Мөө гэж. зөндөө одоо боллоо гэж бодсон шүү дээ та яв гэсэн. Үнэхээр ядарсан байгаа юм байна. Тийм байна, тийм. Үнэхээр ядарсан. Хоёр удаа өвлөглөө те. Тий. Ерөөсө уг нь бол мэддэг цамуудаа өвг. Улаанбаатарын өглөө яваад дууссан би. Тэгээд дуусдаг. За ингээ урайгаа хэлээд дуусах. Манай өрөөг харж байна уу? Ханда уучлаарай. Нэрийн буруу хэлсэн. Өчтөрөөс илүү сайхан болгоё. Гоё гоцтой. Тийм. Өчигдрөөсөө ер нь ямарваа нэгэн зүйл суралцдаг. Дандаа суралцдаг. Өчигдөр байхгүй бол өнөөдөр байхгүй шүү дээ. Ханда ингээ микрофон руу жоохон ойртох юм гинэ. За. Тийм найруулагч арай уурлаад байж лээ. Амар уурлаад байгаа шүү манай. Тэ хандаа ер нь ханд өгөөл ингээд сууж явах нэр ингээсээ тэгэж бодно гэд ханд өгөөл сууж ийн гэж бодоод тах шиг шүү дээ. Үгүй шүү. Ярин шүү. Микрофон руу ойрт Би шүү. өчигдөр ахтаа их баярлалаа шүү гэж хэлье. Лувсаар авдаахтаа. Бид нарыг дандаа ингээд гоё бүтэн гэр бүлээр нь цуглуулж гоё халуун долоо яриа өрнүүлэх боломжийг олгодог ахтаа маш их баярлалаа. Том ах ч нөө. 3 дугаар ах. 3 дугаар анги. 3 дугаар анги. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаад гоё жоох юм. Тэр нутагт байгаа тэр ахын дүүстэй гэдгийг хэлье гэж бодож авч Танах байсан. угаасаа бүр юуных нь те. Тэр урдаас говийнхоо те. Говь алтаагийнхаа юм уу? Ахын тийшгээ бол суурьшсан юм ба штэ. Тийм ганцаараа өөр зүг рүү явангуудаа тэндээс суурш. Өөр зүрээ явгаатай. Цаа чи нэг амжилттай байгаа юм шүү. Амжилттай. Би одоо сайн нэг юм асуух гал байна л да. Нөгөө манай ах ер нь дандаа ингээд гэр бүлээ нэгтгэдэг, гэр бүлээ ингэж цуглуулдгаа гэж тэгж штэ. Танай гэр бүл дундаас яг ингээд нөгөө ахаас нь гадна одоо чийч гэдэг юм уу ингээд гэр бүлээ ингээд бөөнд нь цуглуулад ингээд тоглуулад, уулзуулад ингэдэг санаачлаг хийн их гаргадаг бай. Ахын жаахан ганцаараа ингээд мөрөө бодоод яваад гисэн ба штэ. Ахыгаа эртэл эсвэл уулздаг юм уу? Бараг. Тийм үү. Бус нь яг бүгдээрээ цуглах юм шиг. Отхон гэхдээ яахгүй хаа. Санаачлаг гарахгүй хаа. Гарахгүй гэж юу? Намайг ч Отгонод юу бүгдээрээ яах вэ? цаашаа санаатай гэдэг юм уу? Угаас отгоноо тэгэн заяа. Тэгээд тусынхаа карьерийг хөөгөөл цаашаа дугаал байгаа зэ. Санаатай юу? Дуутахаас нааш эргэж харахгүй. Эдгээр чинь яг тийм байхгүй. Тэ чи санаагаа жоохон наашлуулж болдоггүй юм уу? Сүүлийн жил юу наашлаад байгаа. Наашлаад байгаа юу? Нас яваад. Яг Нас яваад байгаа мó жоохон төрсөн гэр бүлтэйг ойрхон баймаар ч юм шиг санагдаа. Ер нь аягүй дажгүй хүмүүс идэв үлээ. Сүүлийн жил аягүй ойрхон. Сүүлийн жил хугацаанд нөгөө тог тасраад ойрхон тог тасраад хязгаалт үүсээд тэгээд нэг нөгөө нэг хамаатантай яасан чи гайг хүмүүсэд юм. За
Та гэхдээ саяхыг ямар муухай яриа ба. Яасан. Гэхдээ нэг тэгдэг гинтергээ гоё ингээд дуусгал та. Харин Тэгэхгүй ингээд Ерөөс яриагаа заяа би чамд гоё дуусгаж онгоо ярьж хөө гингүүтээ хараа. Нэг Чапай Битко хоёр шүү дээ. Тэр ингээ хамт явж байгаад чи мэдэн дээ тэгэл. Тэгээд дараагийнх юм. Хүмүүсийг ойлгомжтой дэлхийн юм дөө орохгүй. За сонсогчд маань комент зөндөө бичсэн. Хэдүүлээ комент хэсгээс уншия. За мөнхөө маань нөгөө Миногийн төрсөдөр болж байгаа учраас Мина тий. Насан баярын мэд хүргье. Багхан шиг ууж идээрээ дээ гэсэн байх шүү. За. За мэдээж одоо олон хүмүүс өглөөний мэд гэсэн байна. За өглөөний мэндүүдийг бол зөндөр яатсан. За ганаас хүчин гинэ. Хоёр хэлээр бичсэн Амар шүү. Монгол хэл дээр нэртэй байжиж юугаар энд гэдэг ашиглаад байгаа юм лөө. Орсоор бичсэн байна тийм. Орсоор бичсэн. За с днём рождения гэж байна. За желаю вам прекрасного дня гэж байна. Юу нь бол би чи уулна айгу дажгүй байхгүй. Орс хэлтэй. За дараагийнх руу гараад шууд. Сая яагаад ингэ чи миний тарих жоохон тий. За тэгээд дараагийнх нь нэг За солонгосоор Солонгос нь бол байхгүй юм байна. Тоочсоо яа гэж байгаа. Өөр ерөөсөө солонгос хэллэгээр дуусцдаг байхгүй юу? За мөнхөө хэлсэн байна. Аав ээжтэй очиж үнсүүлсэн штэ гэсэн байна. Оо. За энэ бол айгу гоё яана. Гоё бас шүү. бодож байгаад бас үнсүүлнэ. чадаагүй. Энэ имийг заавал 7 хоногт хийн гэж одоо зорддог хүмүүс байдаг юм билээ штэ. Одоо ялангуяа за ажлын өдөр мэдээж амжихгүй байлаа гэж бодоход амралтын өдөр нь те очиж одоо аав ээжтэй үнсүүлнэ гэдэг ч юм уу те энийг заавал зорддог. Гэхдээ яг нөгөө талд зарим хүмүүс сонсгож байгаа хэцүү байж магадгүй л те ингээл аав ээж нь байхгүй ч юм уу гэл ямар гоё юм бэ гэл. Хүмүүс чи байгаа үедээ хүмүүсийн нөгөө нэг байх үед нь нэг одоо үн цэнийг мэдрэхгүй нэ байхгүй гэж хүмүүс ярьдаг. Байхгүй үед нь мэдэрдэг те. За тэгээд маш гоё байна. Тэгээ мөнхөө маань бол яг энэ зүйл ээ. За Мина маань болохоор зэрэг баярлаа гэсэн байна. Би одоо тойрыг юу юм аа ши. Мина Одоо холбогч маа шээ тий. Мөнхөө баярлаа гэж хэлсэн байна. Баярлаа гэд хайр нүрсэн стикер дарсан байна. Аха. Ганаас сүгчин туула аимха амтэнштэй гинэ. Хандаад хэлж байна. Хандаад хэлж байна. Гэхдээ энэ туулаг би хэнийг хэлээд байгаа байхгүй. Заяа. Заяа хэлөө. Тий. Би юу яасан Чи бэ? амар зочдөг тап тип гээл нэг жоохон Тийм шүү нэ. Ичэнээсээ гарсан марсан гэ ярьсан чинь туулаа бас нэрээ аймтхаа шүү гэж хэлж байгаа байхгүй юу? Ойлгоо тий ярианда орсон. За наран жаргал принцлама шинэ 7 хоногийн мэнд өглөөний мэндэ гэд мэдсэн байна. Ганаас өгч сурган цэнхэр уул юу Эрка гинэ. Нөгөө нэг сая би Батцэг гэсэн ч идэгч юу? Тэгч шиг байна тий. Уруул дээрх минг гэдэг бол сурган цэгэр уус биш. Биш. Тэр чинь нөгөө нэг юу штэ. сурган цэнхний уулсын тэр эмэгтэй чинь бас мингтэй байхгүй. Цэг ч бас Тийм үү? Тий. Гэхдээ нүднийх дэстэй. Батцэг жүжигч юм батцэг. Нүднийх энд. Ямар ч нэг тод тий. мингтэй Тий нүднийх энд байхгүй. Чи яг энэ өөрийнхөө мингтэй. Би өөрийнхөө яг мингтэй заа. Батцэг Чи хөөе. Дэлхий дээр ингээд нэг баталцлын хүч гэж байдаг байхгүй юу? За. Тэг ингээд ан удаа жил явахаар зэрэг дээр байгаа минг чинь доош нүүдгээр байгаа дэшиг ирц байж болно шүү дээ. Яг тэгсэн үү? Ер нь яг анх төрөхтэй яг хаана байсан? Юу гэсэн юм бэ? Эндээ гээсэг. Юу гэж яриад Яг бодоод байна штэ. Би бас нэг нууц мингээ үзүүлэх гээд тахгүй юу? Нөгөө талаа штэ. Энэ бүр нөгөө мартцсан. Би ийм 2 мингтэй байхгүй юм яг 2 хөх мингтэй. Хөх зохиолцсон юм шиг. Би 2 хөх Тэнгүүд Мингтэй. энэ хадаа энэ минг гэж байгаа штэ. анх намайг төрөхөд энд байсан гэсэн. Мөрөн дээр. Яваад байгаа гэдэг. Тий. Тэгэнгүүт Надад арьс чинь сунаад ахгүй даа энэ чинь. Харлаад байгаа мó. минг ингэж нүүдэг гэсэн чи харин тэр санаанд орохгүй юу? Энд байсан минг энд ингэж нүүсэн байгаа Харин байхгүй юу? хилээд нь шүү Тэгээд дээ. тэнгүүд ямар сайн да намайг чадрахад энд ирэх байх гэдэг. Чадрага биш ээ. Чи бүр яг чадрахтаа ингэн зэ. Гингүүд нисч Гараа авчих. нисчирээд өөр хүний нүүрэн дээр батга буугаад Охиныхоо мөрлөө ингэж амжилт байна. Надад ч гэсэн Нөгөө охинаас охин руугаа ингэж надад ч хөх мөнгө байгаа. Тэг одоо ямар эфир надад хөх ар хэсэгт нэлээд жоохон доогон. надад хараа хөх минг биш бүр хөх толд маань байгаа гэдэг. Харуулаад байгаа. Тэр чи арилждаг штэ. Арилждаг штэ. Минийх байгаа юу л яах. Харъя. Чаттай бол харуулчихдаг үл. Биш минийх яагаад хэлдэг юм болоо. Хотлоо яриад байгаа ч. Нэрээ үе. Үгүй хөх толбыг хараа Америкт манай баг төрсэн байхгүй. Тэгээ Америк хэлгээр тэр хүн хүчийг явчихсан юм айгүй.
Имлэг үзүүлэхээр совилогч нар нь зарим мэддгүй шүү. зогссон байна. Тий, совилогч нар жоохон сонирн болгоод идэм билээ. Ганаас өгч ингэсэн мэс заяа. Одоо байгаа юм уу гинэ Гүү штэ шүлгэнэ. шүлчин болоод тухайн үедээ уугаа сайхан идэл хөсөө гаргаал гожуулаад тэгэл ингээд дуусч байгаа штэ. Юу гэж одоо үргэлжлээд байгаа. Гаргасан юу хөсч юм байна уу? Хүс байна. За. За ингэсэн байна. Хандыг өгвөл хандах зүг өөрөө орших болно гинэ хандараа. Мөхөө маяглаад аваарай. Бүр За. шүлэг бичих юм уу те? Тийм байна. За өчигдөр цуглаан дээрээ амьсны баяраа тэмдэглэж талархсан өдөр байлаа гэсэн байна. За тийм те энэ бол бас дэлхийд даяар бол одоо улаан өндөгний баяр гэж хэлдэг те. За Христ итгэлтэй хүмүүсийн хувьд болохоор зэрэг одоо амьсан баяр буюу одоо Есүс Христ одоо үхлээс амьсан гэдэг яг ийм чухал өдөр нь баяр нь бас болдог. Яг тэрний талаар бичсэн байна. За бих отхон биш штэ. Би л гинэ. амар бүх отхон тийм биш гинэ. Тийм байна. Цаашаа биш гинэ хандаа. Тийм гинэ. Тийм Харин гинэ. Манай одоо тийм минь бол дандаа Амар зэбэ зэбэ хийдэг. хийдэг Тийм гэж. өөрөө бол отхон нь гэж шүү. Энэ юус ууган шиг отхон байгаа. Ойлгохгүй Суралцаж байхгүй. явъя. Тийм. Суралцаж явъя. Амар- Одоо нааш алцсан чи гайг баха. Амар зохион байгуулалт хийдэг гэсэн хэрнээ арталт нь гинэ. Хоёр сүнсээ байхгүй. Халлоуин байгуулт юм байна. Энэ самардаг байгаа байхгүй. Үгүй ганцаардлаа зохион байгуулалт. Зүгээр л балалдаг байгаа байхгүй. Солиорч унтлаа юу. Одоо яг шулуухан дүүгээ гомдоочихгүй гэж л одоо хүмүүс нь явдаг бах те. Одоо чи болоо гэж хэлж чадахгүй. Нөгөөх нь болж гинэ гэж. Гэхдээ яг нөгөө толгойн нэрсэн яг тийм эможи олдоогүй баха. Би бол сайнаар харж байгаа шүү. Заа юу. За тэгээд Чи мино ингэнэ. Мөнхөөрөө ах нэг зэвүүншт нэрээ хизээ нэх ууж идээд явцсан ажилтай хүнийг юу гэж байгаа юм гинэ. Тэгээд нүдний шилтэй зураг, тэгээ нүрээ дарсан зураг инээж байгаа зураг. ааха. Өнөр бүл дээр зүүдэндээ цэрма мингчи их зөгчөө гэдэг үлээ А, юу өнөр бүл лөө. гэсэн байна. Биш ээ, энэ чинь юу шмэ юм уу? Өнөр бүл мөн. Өнөр бүл. Үгүй өнөр бүл мөн шүү. Өнөр бүл. Өнөр бүл. Нөгөө дарга эхнэрийн хажууд унтчих та нөгөө нэг зэхнийг хайж явах та Тэ мөн яг гарсан Тий, Тийм мэгчийг тийм зах тийм. гэж. Өнөр бүл өнөр бүл шүү. тийм Өнөр байна, бүл. тийм Зүг байна. зүг. Би киногийн санахгүй газ. За би совргон цэнхэр уус манай хандаа алт дээр Хандаа. бас өөрөө өөрийг ямар нэг юмд хавчуулаад хаягдчихгаад. Би гэртээ ганцаараа шүү. Тэ би юу гэж мигээ Би гэртээ ганцаараа шүү. Ганаас өгчин үзэгчтэй хөндлөөч гэж юм. За ойлголоо. Тэр нөгөө нэг солонгосоор уншихыг чинь хэлээд байна л да. зөв унших Тэр зөв уншихгүй бол та ингээд айгүй гоё юм битсэн байх чинь. Айгүй утгатай юм битсэн байсан шүү. мэдхгүй шүү Тий. дээ би тэрийг. Би бол би мэд- тэрийг нэ өмнөөс нь хариулж байна. Би мэдэж байна энэ араа ингэсэн байна. Мино гэж ямар ч сан тэр ихнийх нь үг нь. Тэгээ хойшоо бүү мэд. Хандаал уншин да. Энэ нөгөө нэг өнөр бүл дээр гитний дээдлэх нь комент оо. За яг тэрийг чи уншиж чадаж. 생일 즐겁게 보내시고 술을 좀 덜 드세요. За тэгээ төрсөн өдрийн мэдрэг гэж чинь те. Тий. Тий. Төрсөн өдрөө хөвгөлтэй өнгөрүүлээд арх багуугаарай гэж. Хөөе. Ер нь бол монголоор бичээд ойлгохгүй бол солонгосоороос бичээд үзвэл ял гэсэн юм байна шүү дээ тий. Уудах уу? Уухгүй бах уухгүй бах. За борохоо сүнс шиг чимээгүй зэбэ хийдин заа юу гэж байна. Тэр чинь сүнс мүнс чинь тэр өөрөө ойлгогддог Тэр гэж. чинь самраа гэсэн үг байхгүй юу? Үгүй самраа мамраатай ерөөсөө холбоотой биш ээ. Тийм ерөөсөө самраа мамраатай холбоотой биш Сүнс шүү. шиг чимээгүй бах таа. Тэгэл балцаа. Тэгээд хамгийн гол нь зэбэ хийж байгаа хүн дээр ерөөсөө нэр очдөг байхгүй юу? Тийм тий. Тий. Одоо зохион байгуулж байгаа хүн дээр ерөөсөө нэр очихгүй. Ингээл яваал идэг ингээл хамаг юм ард нь хөрх амтэг хийгээд идэг. Адаг сүлд нь энэ баг яатсан, энэ яатсан, энийг ингэхгүй яасан, тэрийгээ тэгэхгүй яасан ингээд бүүн бас ингээд хэл ам их. Чи алдар нэрний төлөө зохион Үгүй байгуулалт. алдар нэрний төлөө биш байхгүй юм чинь бас. Чи ямар Хүний ашиг урамд, сонирхлын төлөө гэр бүлээ уулзуулж байгаа юм уу? Гүү гэр зөвхөн гэр бүл биш шүү дээ. Тийм үү? Юу ямарваа нэгэн зүйл дээр ямарваа нэгэн зүйлийг зохион байгуулж байгаа хүн дээр ингээд яг тиймэрхүү хандлагууд юу нэрдэг шүү. Энийг бас бодууштай байх хэрэгтэй шүү. Урамшуулахаас илүү шүүмжлэх нь их байдаг тий. Тий, урамшуулахаас Үүг айлын байгуулж. А эн чин том штэ, Би чинь айлын том том штэ. штэ. Тий. Тэгээ бид нэр ерөнхийдөө юуны Гоё наа. Яг ядарсан мэдгэж шүү. харин үнэхээр Мэдгэж ирэх үл амарч яа. явах үс. сэн байгаа. Үнэхээр сайн байна. Энэ хүн ийм байдалтай байдаг байхгүй. Нилээн давшингуу штэ. Захирмаа штэ. Надад толгойд бодогдоод байгаа байхгүй юу? Юу? Юу байн бодогч ийн ихэр зэрэг. Бид нэр одоо олвол нь баярлалаа өчигдөр минь болоо яваад байгаа байхгүй. Тийм штэ. Тэ?
Буюу одоо бид нар нөгөө нэг өчигдөртөө талархмаар байна тий тий. өчигдрийн талаар ярмаар байна. Юу болсон бэ? Таны амьдралд юу тэмдэглэвчтэй зүйл юу болов? Сурхаар зүйл юу болов? Яг баярлаа гэж өчигдрийг анзаарж гинэ гэсэн. Яг бид нар даваа гаргийн энэ өдрөл одоо энэний талаар ярьж байгаа болохоос ер нь бүх өдрүүдэд тий бүх өдрүүдэд өчигдөр гэж байгаа. Бас мэдээж маргааш гэж байгаа. Тэгээ бид нар ингээд ажлынхаа маш их завгүй энэ одоо нийгмийн өвчтөд ингээд араас явж байгаа хэрнээ гой сайхан болж байгаа тэр чухал зүйлүүдийг анзаарахгүй өнгөрөөд байгаа байхгүй. Тийм учраас өнөөдөр бас бид нэр энийгээ жоохон товоолгож ярих гэсэн. Би сая комментүүдээ үргэлжлээ. Нэг хүнээс босд нь ерөөсөө баярлалаа өчигдөр минь болонтой хамаатай сонин сайхнаа бас зүйлээ. Төрсөн өдөр дээр жоохон төвлөрөөд байна тий. Байсангүй. Тэгэхээр Өчигдөр би бас бахархаж өнгөрүүлсэн юм шүү дээ. Ер нь амралтын өдрүүдийг өчигдөр бахархаж өнгөрүүлсэн байна. Нөгөө манай Азийн аврах шалгаруулах 3 харьцан 3 сагсан бөмбөгийн тэмцээн болж байгаа шүү дээ. Оо тэр гоё. Тий, хагасаа өдөр жишээлх юм бол манай эмэгтэй эрэгтэй хоёр баг хоёулаа 2-2 хожигдтойгоор хасагдах шат руу өчигдөр орлоо. За харамсалтай нь хоёулаа ойрхон оноотойгоор бол хожигдож хасагдаж дууссан. Гэхдээ яг тэр мөчид бол үнэхээр их бахархал төрж байгаа юм чинь. Азийн аврах шалгаруулах тэмцээнд за бүр дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд манайх бүр мөнгөн медаль авч исэн түүхтэй амжилттай болсон шүү дээ. Гэтэл ингээ өчтөр бас ингээ тэмцээнүүд боллоо. За нөгөө e-спортоор жишээлх юм бол Монголд ингээд бас л нөгөө нэг e-спортоор амжилт гаргаж байгаа жишээний. Нэг бахархал төрүүлсэн үйл явдлууд маш их бас эргэн тойронд болж байгаа мэдрэмжүүдийг бол авсан. За тэгээд дээрэс нь өчтөр би бахархал төрүүлсэн нэг зүйл байгаа. Гэхдээ энийг дараагийн болонд ярих учраас би одоо ярьчих юм бол үнэхээр гэхдээ үнэхээр аазгаа хөдөлж байна. Ягаад гэвэл энэ маань өчигдөр болсон үйл явдалтай холбоотой учраас ярьчмаар байдаг. Гэхдээ дараагийн болонтой холбоотой учраас дараагийн болонд ярьчмаар байдаг. Хоёуланд нь яг ингээ хадан тавьжуулагцсан халиуны зулцах шиг тийм мэдрэмж авсан. Гэхдээ ер нь бол бахархаж бас өнгөрүүлсэн. Ямар гоё юм бэ? Тэг нэг хүний үг санаанд орсон байхгүй. Бид нар ингээл нэг жоохон зогсоц хийгээд жоохон амарж агаад ингээд болж байгаа бүтэж байгаа зүйлд ингээд яагаад төвлөрч болдгоо юм бэ? Яагаад зогсохороо энэ болохгүй байна да, энэ бүтэхгүй байна да. Гэртээ байхдаа хүртэл миний хөө болохгүй ёо чи ингээд тэрнийг харалта, энийг харлаа гэтэл чи өөрийгөө хар нөхрөө эсвэл ихнэрээ ингээд бас нэг гоочлол хардаг. За улс төр болохгүй, нийгэм эдийн засаг болохгүй ингээд хардаг. Тэгсэн хэрнээ зогсож авахта яагаад ингээд болж байгаа юмыг харддаг юм бэ? Гэж нэг хүний яриаг би бас сонсож байгаа байхгүй. Ийм тайван, ийм амгалан, ийм аз жаргалтай хотод, ийм аз жаргалтай улсад байгаадаа бүтэн амьсгалж байгаадаа ёстой нөгөө дураа өргөтлөөр чи ёстой нэрээ лай шүү гэж хэлчихэл ингээд сууж байгаадаа би ингээд үнэхээр их бас бахархтай. Ягаад гэвэл ингээд гаднаас нь харахаар ингээд бүх юм ингээд өөр өдөг шүү гэд яг нэг хүний ярьслага би өчтөр сонсож байна. Бас нэрээ тийнтэй гэж бодогдсон. Одоо жишээлбэл жишээл дайн тулаантай байгаа улс орныхан ингээл болохгүй байгаа шүү гэл ингээл хэлэхэд баг цаацлуулж байгаа жишээний байна гэж байгаа байхгүй. Хөөе чамааг яг ярьжсэн чинь би өчигдөр болсон. Маш чухал юмыг би бүр ярихгүй өнгөрөх гэжсэн биз дээ. За. Хүүхэд гэсэн чинь яг санаанд орлоо. Өчигдөр нөгөө заалан тоглосон гэсэн шүү дээ. Тэгсэн чинь манай дунд хүү тоглосон бохгүй. Тоглосон ч гэждээ тэнцээ ингээ гүүгээл бөмбөг шидэл гүгээдсэн. Тэгсэн чинь хүүгийнхэн том болсныг айгүй анзаарлаа. Өчигдөр ингээд бөмбөг шидэхээр ингээд ерөөс шийдрүү гараадахчгүй ингээд нэг наан нунаад хизээч сурхааргүй шинжтэй байгаадсан бохгүй өмнө нь. Тэгсэн чинь өчигдөр баг дотор тоглоо заяа. Гол мол хийж мэйгээд. 5 оноо авч маваад. Шок би бүр 13 та хүүхдүүд тэгж тоглолт юм уу нэр. Тийм шүү дээ, болцсон шүү дээ. Тэгээ би бүр шок болоод бүр яг бичлэгийн ээж нэмлэгтэй байгаа болохоор бүр ээжд нь үзүүлэхээр бүр бичлэгийг хийлээ. Тэгсэн чинь миний хүч бас нилээ нуруу муруу жоохон дээшээ явчих та бас нэг хөөрхөн нэг бедрум бас нэг жоохон би хаа суучч. Би дандаа нэг жоохон хүүхэд гээл нэг болохгүй байгаа юм л онлол те. Ингээл даалгавраа ихгүй мэхгүй эсвэл одоо юу гэдэг компьютер дээр их тоглоод байна мэн гэж загнаадсэн чинь заалд утсан чинь бас өөр хүнээ надад харуулж байна бас. Тэ би бас нэрээ бас нэг дотор нэг юм сан эрэхтэй өчтөр зогсоод харсан байж шүү. Хөвгүүдээр бас нэг юм эрх хүн бас аавууд бахархт юм бэл яг нэг юм дотроос нэг юм. Хөвгүүдээрээ бахархаж октоодоо харилт юм шүү. Тэ сони юм бэл. Тэр өдөр яг нэр итгэсэн юм байна. Аягүй энэ гоё миний хувьд бол онцлоо штэ өдөр байлаа. Гээд тэ. За манай ханда яг өчигдөр нэр бидэж нэг ах нэрээд те. Их юм болсон байлгүй те. Яаж болсон. Чинээс гадна бас нэг ярих сэдв санаанд орж байгаа л ээлжийн хүлээгээ суучлаа. Ээлжийн хүлээх шаардлагагүй шүү. Шууд дайршаал болох юм уу тийм. Яриулахгүй бүрэлдэх ганцаараа зах. Өчигдөр миний байсан газар болохоор нөгөө ой модноос ойрхон байдаг байхгүй. Тэгээд нэг найзтайгаа би ерөөсөө нэг хоёулахнаа цухтаа уулзах чадахгүйсэн. Тэгээд нэг симхи олдонгууд нь хоёлаа гялх гараад ой мод руу нэг ороод 15 минут л алхсан уу. Тэгээд ингээд
явж яхад түрүүн яг заяагийн ярьжсэн шиг манай тэр найз сэтгэл зүйчсэн одоо бид нэг жоохон сэтгэл готрлын талаар хальт ирсэн чинь сэтгэл зүйч нөгөө нэг дандаа ингээд бүтээсэн хийсэн болгосон юмнуудаа жигсаагаад бич гэсэн гинэ. Тэгээ тэр үед найз маань бүгдийн жигсаагаад ингээд амар гоё сэтгэлэн сэргэжсэн ингээд намайг чи уг нь бүтээсэн эмхтэй хүндээ нэг бичиж үзтээ гэтгсэн чинь өө нэрээ ямар гоё ингэж бодоод одоо гэртээ очиж бичнэ. Бичиг байгаа юу? Арай амжаагүй. Арай хамжаагүй. Гэтэ яг бодож гин үү? Бодсон. Тэр үедээ бодсон. Одоо тэгээ ганцаараа суугаад бодвол бас байгаа хаа л гэж. Тий, бүр олон гоё гоё юмнууд гаргаж ирэх байх тий. Аа. Тэг яг тийм. Тэгээ тэр найз маань бас тэр найзтайгаа уулзахаар би ингээд ууг нь ингээд аюу сошиал итгэвтэй ингээд хаа явсан газар стори хийж мэдэх хүн төрлийн хүн баггүй би. Тэгсэн чинь өчигдөр бол тэр аймаад ингээд орчин бол үнэхээр стори хиймээр орчин байсан чинь уцаа барих завгүй тэр найзтайгаа хоёлаа ингээд юм ярьж байгаа дуугаад явцсан байсан. Тэгснэ гэртээ очисноо хүүши чамтай уулзахаар ингээд зураг мургаач мартчих юм аа гоё уулзах юм аа гэд тэгж ярьсан. Тийм хүнтэй бол сайхан шүү. Тий Гоё шүү. шүү. Тэгээд тэрнээс гадна нэг найз нөхд гэхээс та нар найз нарыгаа юу харддаг. Харддаг. Өөр найз майзтай болцсон. Facebook дээр ч юм уу, өөр хүнтэй ч юм уу хин нэгэнтэй. Надаас гоё байгаад байгаа юм шиг үү? Би хандуулж байсан. Амд манд гэж. Би хандуулж байсан. Ингээд нэг юм хардаад байгаа байхгүй. Би ингээд би болчих юм уу? Намайг уцнаасаа хас. Тэр яг нөгөө харамлаад ч юм уу те. Эсвэл яг тэр боломжийг би алдсан ч юм шиг ч юм уу те. Нөгөө нэг яг тэр найзынхаа яг тэр гоё юм дээр ч юм уу. Та нар тийм байдгүй. Би л нэг дүүнэртэй тэгээд идэм билээ. Өөстө баг л ганц ах минь гэдэг тэргээл өөр хүнийг ингээл меншн хийгээл те. Ингэж мэгчгээр. Би бочоо. Миний нэрийг баг уцнаас устгахчихоо антар гэмээр санагддсан байлээ. Би бол нэг тийм жоохон бас атаарах уу. Бэлээ. Ягаад ч нөгөө хандаг өчигдөр нөгөө нэг найзтайгаа ингээд уулзсан гэж тэгж штэ. Тэгсэн чинь надад бас нэг тийм юу төрөд ах юм. Атархалаа. Манай энэ чинь ингээд зочноор ирэх гэж яхаараа өчигдөр тийм. Найзтайгаа уулзаад ингээд Юу зав. уцмуцаа марта завтаа. Гэр бүлийн радиогийн Facebook пэйжэн дээр та Гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook пэйжэн дээр лайв стрим явж байгаа. Тэгээд баярлалаа өчигдөр минь гэсэн сэдв дотор өчигдрээс болж өнөөдөр бүтэж байгаа. Тэгээд өчигдөр дотор таны яг хувийн амьдралд те бас яг гоё онцгой зүйл юу болов энэ талаар бас бичээрэй бид нартай хуваалцаарай гэж хэлмээр байна. Яг юуны төлөө бас та сайхан зүйл болсон бэ гэдэг талаараа одоо тэргээ хуваалцаа гэж байгаа. За бас шууд залга 1146 104 5 гэсэн дугаар бас нэгтэй байгаа. Ааха. За цалин авч хийсэн бүтэн зүйлээ бичиж тэмдэглэх юм уу гэс хариу гинэ. Бүтээсэн зүйлээ гэж ах шиг байна тий. Тийм байна. Цалин аваад тэгээд тэр цалингаараа хийсэн юмнуудаа хэлэх юм уу яах юм гинэ. Хамаагүй шүү дээ. Гөө цалин авсан байна уу аваагүй нь хамаагүй шүү дээ. 4-р сарын 5 буюу зарим газарт ч нөгөө нэг 5-ны өдөр цалин буудаг шүү дээ. Тэгээд цалин буунгууд бас ингээд хийсэн юмнуудаа би хэлчих юм уу яах юм гинэ. Хүй 5-ны өдөр цалин буудаг юм. Буудаг шүү дээ. Мега. Тэр чинь нөө байгууллага ондоо төрийн байгууллага 5 байдаг бах тий. Төрийн байгууллага 5 байдаг санагдаад тах юм гэж бодлоо. Би ялгаагүй нөгөө мөчлөг нь 14 он. Хамаагүй шүү дээ. Манайхаа тэгэл цалин хийж цалин авна. Цалин авна авахгүй нэ амаагүй шүү дээ. Хийсэн бүтээсэн тэгэл сонин бахархаж байгаа зүйлээ үл тэрээр тэргийг сайхан бичнэ шүү дээ. Өөр юм байхгүй шүү дээ. Цалинтай цалингүй хамаагүй шүү дээ. Тий. Мо дүү маань өчигдөр нөгөө байшингийн маань дулааны шугам задраад манай дүү очих гагинч гэсэн байлаа. Тэр гагинсан юмных зургийг гаргасан. Чиний иргэн таринд яасан их юм шугам задард юм бэ? Үгүй нэг л шугам задраад байгаа шүү. Зөндөө олон одоо сонслоо сүүлийн 1 сарын хугацаанд дулааны шугам задарлаа. Моосны шугам задарлаа. Задраалах. Нөгөө надраад нөгөөдг нь яаж байгаа чинь үү яг араас нь. Миний төрөв задраад. Гисэ. Өөр юу задарч байна? Өөр зүв сэтгэл минь задраад. Хаяа. Нуул задраад. За өөр. Ааш зам минь задраад мө задарсан хог. Угаасаа задарсан. За өөр. Өөр гутал зад өсрөөд. Тэгвэл төрөвч задарсан юм чи гутал авчих байлгүй дээ тий. Ямар нэгэн байдлаар бүтийг бол авчих хаа гэж бодож байна. Одоо дараагийн болон руугаа шилжиж орой тгий орой. Ирчүүдээ. Ирчүүдээ. Өнөөдөр дараагийн болон руу шилжихээс өмнө бид нэг чухал үйл явдал хийдэг. За үйл явдал гэдэг юм а энийг ямар сони юм бэ? За улаан хийсэл ирсэрээ. Тий. Их гоё юм хийдэг байгаа. Бид нар юу хийдэг вэ гэхээр одоо яг Facebook дээр байгаа бидний лайв стрим хурж байгаа.
Гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж доор бидний лайв стрим та бүхэнд хүрж байна. За энэ лайв стримд бид нар хэд хэдэн үйлдэл хийх боломжтой байдаг шүү дээ. Шеэр хийн, меншн хийн, комент бичнэ. За нөгөөх нь реакшн дарах шүү дээ, тэ. Тэгэхээр одоо бүгдээрээ байгаа газар та зүрхээ асаацгаая. Зүрхээр булцгаа. Тийм, зүрхээ асаацгаая. Тэгээд та бүхэн маань хаана байна, хинтээ явж байна, юу хийж байна. Одоо хинтээ хамт байгаагаас үл шалтгаад зүгээр хамаагүй сайхан зүрхийг булаадаг. Зүрхэн дээр спамдадаг, зүгээр дараадаг, олон дар тусмаа сайн гэдэг шүү. За тэгээ дарахаар яах юм бэ? За ингээл дараад ингэсэн байхад эний чинь зүгээр л та зүгээр дараад хамт байгаагаа илтгэцэн байхад бид нар энэ дарсан тоог чинь тоолж аваад таны нэрийг бид нар хүрдэнд оруулаад тэр хүрднээс таныг суглаад танд бэлэг өгөх гээд байгаа шүү. Хүрдэнд оруулаад. Нөгөө хүрдэн дээрээс олддог шиг л болсон шүү дээ. Сонгодог хүрд байгаа шүү зөө. Маш энгийнээр бид нэр даваагаас баасан гарагт реакшн болон энэ меншн хийсэн хүмүүс дотроос нь нэг хүнийг сонгоод бид нар гэр бүлийн радиогийн зүгээс маш гоё сюрприз бас юм гоё бэлгийг өгдөг байгаа. Ямар гоё өглөгч За, радио өнөөдөр вэ? Тийм шүү дээ. Эйгөө гоё шүү. Чи юу амаар юм? Тэр чинь зэгшаалт юм бичээд аваад. Цагаан 17 Pro Max. Шоолтой шүү. Хариулсан шүү. Тэгээд За бичээд авчих юм. өнөөдөр даваа гараг болж байгаа. Тэгээд даваа гарагийн реакшныг явцсан. Одоо меншн реакшныг одоо явж байна. Явах чинь. Тэгээд бид нар өдрөөс нь шалгаруулад тэгээд Бидний зүгээс танд бэлэг өгдөг байгаа. За ингээд хамтдаа 10 секундтэй явуулцгаая. 10 секунд реакшнад арцгаая. Байгаа газраас реакшнад арцгаая. Alright. 3 За дари. За реакшн дарахын зэрэгцээ та бүхэн маань комент хэсэгт магадгүй та яг Улаанбаатар хотын хаанаас одоо Арлын Японы хаанаас энэ реакшнад дарснаас ахын бичвэл бас сонирн байж магадгүй. Би жишээлбэл сансрын колонкос тий. Тий. За 10 секунд дууссан. Реакшнуудад дарсан. Мэдээж та хаанаас гэдгээ бас илэрхийлээд бидэнд дэлгээгээрэй. Харин одоо дараагийн болон руугаа шилжицгээе. Окей, үргэлжлүүлээ хамт байгаарай. Чимээгүйхэн зогсож, чигч шулуун харж, юугч алдахгүй гэж тангаргалсан хүмүүс бий. Тэд урагш давшдаггүй, хойш ухурдаггүй. Гэхдээ тэд хамгаалдаг. Их орноо үнэт зүйлсээ ирээдүйг. Таач бас тэдний нэг. Та бол харуул зэнг. Гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгэн дээр та яг энэ цаг мөчүүд Улаанбаатарын өглөөг сонсож байна. Улаанбаатарын өглөө маань харуул зэнгээр үргэлжилж байна. 3W1045 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээ сонсох боломжтой. Мөн нэмээд хэрвээ үзхийг хүсэх юм бол Гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд манай Facebook дээр пэйж руу ороод дүрстэй явж байгаа Улаанбаатарын өглөөтэй нэгдээрээ. Бусан хотоос, Сансрын колонкоос, Улаанбаатараас, за Монгол улсын өнцөг болон бүрээс, дэлхийн өнцөг болон бүрээс хамтдаа байгаа сонсогч танд баярлалаа. Ингээд радиогийн 1-р студиэс дараагийн болон эхлүүлье. Дараагийн болон бол харуул зэнг. За, харуул зэнгингүүд манай хандаад шууд юу бодогдож байна? Хамгаалал. Хамгаалалт. Яг зөв тий. Ааха, яг зөв. Хамгаалалт. За тэгвэл би нөгөө түрүүн яг ингээд ярих гэсэн штеп. Ярих гал ингээд гацаадсан штеп тий. Тэгээ би нөгөө нэг энэ сансрын нисгэгчийн зургийг найруулагчаа бас үзүүлээсэй гэж хүсэж байна. Уг нь бичлэг нь байсан бол гоё л байсан. Даанч бичлэг нь орж ирээгүй ах шиг байна. Тэгээд энэ зургийг харчаасаа гэж бодож байна. Саяхан сансрын нисгэгч Монгол хүн сансарт ниссэн өдөр тохиосон. Тийм үү? Тий, энэ хэдэн жил нь болчихоо. 45 жил гэсэн үү? Тийм 45 жил. 1981 оны 3 дугаар сарын 22-нд Монгол хүн сансарт ниссэн. Энэ бол Азаас 2 дахь тохиолдол нь болж таарч байгаа Тийм баг. Тийм. Ерөөс Азаас 2 дахь тохиолдол нь болж таарч байгаа гэсэн. Мэдээж Монголын бол анхны сансрын нисгэж Үе нэрээ яг Монголын гэснээс энэ нөгөө дэлхийд сая 2 тоол саран дээр очсон юм байлээ шүү дээ. Дэлхийг бүр хэдэн жилийн дараа гинэ гаднаас нь харсан гэд авсан зургаа ингээд Монгол дэлхийр илгээсэн байлээ. Тэгээд хоёр одоо их сонин олон жилийн зайтай хоёр зураг бидэрт байгаа одоогийн байдлаар дэлхий. За одоо тэгээд энэ талаар юу ярих гэж байна вэ гэх юм бол шууд сэдв рүүгээ орохоос өмнө би та нарт нэг бяцхан нэг түүх ярьж өгье. Манай гүр арагчаа маань за би нөгөө нэг та бүхэн Баатар маань Баатрын
яг цолыг нь хэлж өгье л да. Бүгд найрамдах Монгол ард улсын баатар, зөвлөлт холбоот улсын баатар, за хошууч генерал Жүгдэр Дэмдийн гүр арагчаа. Бидний мэдхээр бол сансрын нисгэгч ах байгаа тий. Сансрын нисгэж За. хаа. Сайн яваад Орс явсан гинэ. Орс руу очсон гинэ. Орсд очиод за нэг том ингээ хүлэн авалтанд ингээд очихоор болсон юм байна. Тэнд дандаа юм том цолтой цэргийн юм хүмүүс гэсэн үг. Тэгэл ингээл хүмүүс за сайн байна уу гэл ингээл мэдлэл ингэж байгаа. За ингээл оцсон гин. За бүгд найрамдах Монгол ард улсын баатар гэсэн чинь. За л гэлтгсэн. За тэгээд цаашлаад сансрын нисгэгч за л гэсэн. Зөвлөлт холбоот улсын баатар гэсэн чинь бүгд боссон гинэ. Бүгд босоод ёссон гинэ. Тэнд маш том цолтой хүмүүс байсан гин. Гэхдээ баатар цолтой хүн байгаагүй гэсэн үг. За. Гэтэл манай Монгол хүн зөвлөлт холбоот улсын баатар, Монгол улсын баатар, сансрын нисгэгч хүн очиод генерал хүн очиод ингээд генерал гэж хэлэхэд бас генералыг энийх бас тоогоогүй гэж аахгүй. Баатар гэсэн чинь бүгд босоол ясалсан гэсэн. Ямар гоё хүн тэтгэлтэй юм Тий. Одоо очиход чи мэдээж юм чи ийм том цолтой, ийм том хүн байгаа гэхэд хүн болгон танихгүй штэ. Энэ чи ийм хүн, тийм хүн гэж танихгүй. Гэтэ тэнд бол тэгээд танилцуулаад ингээд бүгд босоод ёслоод тэр цагаас хойш бол ингээд маш их хүндэлтэй байсан гэнэ л дээ. Зөвхөн энэ дотроо биш, зөвхөн Монгол дотроо биш. Дэлхийд тэр үед чинь за 1981 онд чинь юу цансар битгий хэл тийм том зүйлүүд ерөөсө боддгоо байсан гинэ. Тэгээ би өөрийнх нь ярилцлагыг бас саяхан үзсэн. Тэгээ тэрэнд юу гэжсэн юм гэхэлэр 10 жилийнхэн багш нь тэгдэг байсан гинэ. Ингээл хүүхдүүд ингээд өмүүлж байгаа штэ. Өмүүлэл ингээд янз янз болонгууд та нар одоо бити ингэж өмүүлээ. Та нар одоо ирээдүйд мундаг том эмч болно, багш болно, тэ мундаг ийм хүмүүс болно гэж тэгтэнд бид нэр тэр үед наас яшгил байна. Бид нэр тэ тийм том хүмүүс болно гэж юу яхав тэ гэжсэн болвол тэр дунд нь сансрын нисгэж сууж исэн. Тэгээ би сансрын нисгэж гэдэг нэрээрээ дуудуулах дуртай байдаг. Тэгээ одоо манай ангийнхан дунд ч гэсэндээ эмчтэй, эрүүл мэндийн салбарт, бусад салбарт, багш сургууль хүмүүжүүлэх салбарт ч гэдэг юм уу, салбарт ингээд амжилттай явах хүмүүс байдгаа. Тэгээд бид нар ч гэсэндээ ингээд дор бүрнээ ингээд өөрөө өөрсдөө хийж байгаа ажлыг маш ингээд дуртай. Тэгээд Монгол улсынхын төлөө тэгээд өөрсдийн гэр бүлийн төлөө ингээ хийж байгаадаа бахархалтай байдгаа гэдэг ингээ ярьсан ярьцлага байсан байхгүй. Тэгээд энэ удаад өнөөдрийн ярих гэж байгаа сэдв юу вэ гэхээр бидний бахархалд харуул занги болсон хүмүүсийн талаар ярих гэж байгаа гэсэн үг. Харуул занги гэхэлэр бид нар маш олон сэдвүүдийг ингэж авч үзэж байгаа шүү дээ тий. Тэгээд бахархал гэдэг сэдвийг авчингууд та хэд маань ерөнхийдөө бас ингээ Монгол улсынхаа ингээ бахархалт ингээ зүйлүүдийг ингээ ярих болов гэж бодсон баг. Гэхдээ би яг нэг урт өгчлөөр арай уртдах гад байсан. Бахархалт харуул зангийн талаар ярих гэж байгаа. Та нарын мэдж байгаагаар, та нарын санаж байгаагаар яг ийм бахархал төрүүлсэн харуул зангиудын талаар бас яриасаа гэж хүсэж байна. Тэгээд орчин үеийн хүүхдүүдийн яг ингээд ойрхон байгаа нь гэх юм бол мэдээж 3-ыг харсан 3 байна, Монголз байна. За тэгээд дээрэс нь дэхүү хамтлаг байна те. Би энэ олон бичлэг бэлдсэн боловч харамсалтай нөгөө нэг юу яагаад таталтан талдаа гарсан. Тэгээд татагдаж болохгүй байгаад байсан. За тэгээд хамгийн сүүлд гэх юм бол манай ардын жүжигчин амар төвшингийн бас нэг гайхамшигтай амжилтуудыг бас та бүхэн сонссон бах те. Тий. Дэлхийн штэ. Энэ хүн чинь бол зөвхөн Монголын хүн биш. Дэлхийн хүн болсон байгаа. Дэлхийн шилдэг баритон дуучин амар төвшин. Баритон хоолойтой дуучин. Дэлхийн шилдэг штэ. Тэгэхээр эн чинь манайхан зөвхөн Монгол дотроо Азийн за ингээд нэг тийм хөгжлөөрөө дээхэн талдаа биш миш гэл ингэдэг бол бас нөгөө талаараа үгүй байгаа байхгүй. Бид нэр спортороо, бид нэр урлагаараа, бид нэр оюун ухааны спортоор за ер нь байж болох бүх юмар л бид нэр дэлхийд дандаа л нэрээ цуурайтуулдаг. Тий. Циркийн салбарыг ярьлаа гэж бодоход бид нэр шилдэг 5-т л ордог шүү. Тэгдэм билээ. Одоо бол шилдэг 5 одоо ер нь бол шилдэг 3-т ордог байсан. Одоо бол шилдэг 5-т гэж тооцож ярьдсан байлээ. Гэтэл манад яг ингээд хөгжил нас ямар байгаа лээ те. Гэхдээ циркийн урлаг Монгол гэдэг нэрээ зүгээд дэлхий дахинд сурталчлаад халдашгүй тэр хэлийн манаага ингээд манад байж л байгаа. Ямар нэгэн байдлаар тавшаагүй хамгаалаад байж байгаа. Бид нар энэ Монгол бахархал гэж ярихаар зэрэг ерөнхийдөө Монгол улсын тусгай тогтнолтой хамаатай тий. Бидний тусгай тогтнол бол ямар ч одоо хүмүүсээр эвдэгдэхгүй, сүйтгэгдэхгүй одоо байх ёстой шүү дээ тий. Тийм учраас яг энэ тусгай тогтнол гэдэг нь мэдээж хууль журмаараа янз янзын байдаг боловч гэсэндээ бас бид нар Монголыг дэлхийд Монгол гэж улс байдаг гэдгийг таниулж байгаа. Нэгсэндээ тусгай тогтнолыг тунхаглаж байгаа байхгүй юу? Тусгай тогтнолыг хэдэн удаа тунхагладаг юм бэ гэж тий. Тэгэхээр би болохоор зэрэг ерөөсөө миний бодлоор өдөр бүр
цаг минут бүр энэ тусгаар тогтнол тунхаглагдаж байх хэвээр. Яг тэр утгаараа одоо манай энэ спортынхан байна уу, за сансрын нисгч байна уу те. За тэр урлаг соёлынхан байна уу, дэлхийд гарч байгаа. Энэ хүмүүс маань болохоор зэрэг яг үнэхээр харуул зангийн үүргийг гүйцэтгэж нэгсэндээ Монгол улсын бахархал болсноороо яг үнэхээр Монгол улсын тусгаар тогтнолын байдлыг бэхжүүлж байгаа. Тунхаглаж байгаа. Тэг яг үнэ. Тэгээ тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ гэдэг шиг тий. Нэгсэндээ Монгол улс гэж нэр дурддагдан Монгол гэдэг далбаа тэнд гарна. Төрийн далбаа гэдэг ч юм уу. Яг иймэрхүү байдлаар зүгээр заавал төрийн далбаа биш байсан ч гэсэндээ зүгээр л нэг листэн дээр нь те Монгол улс гэдэг яг тусгаар байдлын юмыг мэдрэх нь хүртэл манай Монгол одоо аюу гоё өгдөг штэ. Яг хуу хүмүүс бол мэдээж өөрсдийнхөө аяас чадвар сонирхлоор ингээл явал тухайн салбарт л ингээл яасан баг. Тэгээ аюу олон хүмүүс ингэж хараад байдаг штэ. Өө энэ өөрсдийнхөө амьдралын төлөө л явж байгаа л ингээл тэгсэн штэ. Өөрсдийнхөө л төлөө явж байгаа ингэ штэ гэж байгаа боловч яг бодит байдал дээр бол эдгээр маань Монгол улсынхаа нэрийг тээгээд явж идэг бас байгаа. Тэгэхээр өнөөдөр бол үнэхээр гой сэдв байна заяа. Яг тийм. Яг тийм. Баярлаа. Тэгээ энэ Монгол улсын яг ингээ гой амжилтуудын бичлэгүүдийг ингээ үзэж байхад би өчигдөржингөө ингээ уйлаа суугаад л. Ягаад ч юм нөгөө нэг олимпийн бид нар бичлэгүүдийг үзэл олимпийн наадам үзэл ингээд ихэд Монгол хүн анхны алтан медалийг аваад за цаашлаад ингээд мөнгө аваад хошоо медалуудыг араал хүрэл мөрөл ингээд аваад ингээд ингүүд бид нар ингээд яаж огшиж илаа яаж баярлж илаа тэр мөчүүд дахин ингээд нүдний өмнө ингээд Тэнгууд маань машины цонхоор гараад заа ингээд эргэлжсэн. Чи яажсэн тэрээр? Ахыхаа машины артлын цонхон дээр. Цонхон дээр намирч. Цонхон дээр ингээ гараа суудсан. Ямар ч хамаагүй танихгүй хүмүүстэй хоорондоо зохиол замын ажиллаа зүү гэх. Тий. Бас галзуун тулцсан байх шүү. Зүйлүүд ингээ болж исэн байхгүй юу? Үүнтэй ижилхэн саяхан нөгөө нэг тэр Монголын жилийн өмнө болж исэн тэмцээн байсан шүү дээ. За тэр чинь ямар тэмцээн байлаа да? Мажор л хайрлын мажор гэсэн. За тэгэнгүүт талбай дээгүүр үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор за тэгээ дээрэс нь дархны одоо тэр төв зингэлдэх газар нь өөр буцсад аймагуудын төв зингэлдэх тэр газруудад ингээд бөөндөө сууц үзчихсэн. За тэгээд эднэр бол ингээд энэ мэдрэмжүүд эднэр бол ингээд нийт массаараа мэддэг зүйлүүдийг магадгүй сонсогч нарт ингээд нүдэнд төсөөлүүлэх гээд. Үгүй яг хөө нүү бүгд мэддэг учраас нөгөө нэг имийг мэддэг имийг давтаж яриад тахаар бас нэг тийм юу байж магадгүй шүү дээ. Гэтэл та нарын дотор биднэрт мэдэхгүй байгаа Монголд бахархахаар яг ийм зүйлүүд байх юм бол гэр бүлийн радиогийн 1045 Facebook пэйжний лайв стримийн доор бас бичээрэй. Та бас шууд 1146 104 5 гэсэн дугаарлуу бид нар харуул зангийн хүрээнд буюу Монголыг одоо Монголын төлөө зогсох хамгаалалт те юуг оруулах уу, юуг оруулахгүй байх уу? Эсвэл одоо бид нар юуг алдаж болохгүй гэдэгтэй холбогдуулсан зүйлийн талаар ярьдаг болон дээр өнөөдөр бид бахархлын талаар ярьж байна. Бахархах бидний мэдхгүй өөр ямар хүмүүс Монгол улсад Монголын тусгаар тогтнолыг тунхаглан явж байгаа талаар бас одоо хэлээрэй гэж хэлсэн. Яг тэгвэл нөгөө ерөнхийдөө нэг мэдээгээр гарч байгаа. Ерөнхийдөө фэйсбүүкээр шуурж байгаа мэт бүгд л ингээл мэдж байгаа шүү дээ. Гэтэл би бол тэр нууц бахархлууд юу вэ? Монгол улсынхаа нэрийг явж байгаа. Одоо тэр даам мам мэдх юм уу та нар? Мэдэн штэ. За тэгвэл одоо өөр янз янзын мэдхгүй зүйлүүд юу вэ? Саяхан манайх одоо тенсэн дээр жишээлбэл бас нөгөө нэг Азийн тэмцээнүүдэд тэр хүмүүсээ жоохон гаргаж ирээ. Тэг дүүлмөр байна тий. Одоо яг хүмүүс зүг ойлгож байгаа. Гүр аргаж байгаа бодлоор хүн болгоно л мэдж байгаа шүү. ойлголт өгөх гэж байгаа. Ер нь бол тэгээ одоо яг тэр цаана чимэг байгаа нөхдүүд хэм бэ? Би одоо нэг хүний постыг уншиж өгье. Энэ хүн болохоор яг бас л ийм харуул зангийн үүрэг гүйцэтгэж байгаа эрхэм. Гэтэ түүний дүү бичсэн байгаа байхгүй. Бид нар параолимпик нэг хийх ингэж бас нэг авч үздэггүй штэ тий. Яг ингээд нэг тухалт суугаад үзээд бүгд ингээд баяр хүргээл ингэдэг үү. Энэ болохоор параолимпиад оролцоод өнгөрсөн хүн юм байна л да. Тэгээ тэр ахта зориулаад бичсэн пост байгаа. За нацистс юм байна. За энийг хамтдаа сонсъё. Бууж өгөөгүй төвчж тэмцэнд баярлаа хаа. Олимп гэдэг төв дэлхийн орон орны олон тамирчидтай хамт хурд хүчээс орж олон жил уйггүй тасралтгүй хичээж өдрийн 2-3 бэлтгэл хийж зүтгэсээр өөрсдийн хөдөлмөр хөс хүчээ дайчлан ар гэр үр хүүхдээ хүртэл хоош тавин хичээсээр явдаг. Нэг талаараа бахархам сайханч нөгөө талаараа бас хэцүү бэрх юм аа. Ах маань хамгийн их хичээж гордож зүтгэдэг зайнда 16 дугаар байранд орлоо. Нэгдүгээр байранд орсон хүнээс ердөө 25 секундын ард орж финалаас 4 секундыг алдаж орж ирлээ. Мэдээж маш их харамсмаар зүйл гэтэл бас 5 дойл алдаж орж ирээд финалдад чадаагүй тамирчинч байна.
Үүнийг л хурд хүч сорьсон хэцүү бөгөөд шудраг өрсөлдөөн гэж байгаамда надад болон гэр бүлийнхэнд минь ахыгаа заавал медаль зөөж ир гэж хэлэх эрх байхгүй. Анх цаны спортод хөл тавин орох тэр үед ахыгаа тэр том цанаа үүрээд автобуснаас хөөгдөж буугаад хичнээн километр газар алхаад бэлтгэлдээ явдаг байсныг хит хүүтэнд бэлтгэл хийгээд хазар нүрээ хайраад хөлдөөгөөд ирдэг. Хүүхдээ төрхөд өвтгөд ч уулзаж харж амжихгүй бэлтгэлдээ тэмцэнтэй гэж явахыг яаж ч ханаад хурч хатгаа авсан ч бэлтгэлээ хийдэг тэр их төсвөр төвчээрийг нойр хоолоо харамлалгүй зүтгэж өдий зэрэгтэй явж байгаа ахаасаа яалаа гэж заавал медаль авчир гэж хэлэхвдээ. Харин ч энэ олон жил та минь олон зүйлсийг туулаад даваад явж байгаа нь өөрөө том амжилт. Секунд дойл тоолон хэмжиж уралдаж байгаа нь өөрөө амжилт шүү дээ. Бээжингийн олимпиад явах гээд өдөр шөнөгүй бэлтгэл хийж ягаад яг зураг даруулахдаа нэлээд хар бараан царайтай зурга даруулсан байснаас нь болоод мөн ч олон хүнд доромжлуулсан да. Наад хитгэн тамирчныхаа царай цуснд анхаарад өнгө оруулж болдоггүй мүү? Хэдэн халтаасан хүмүүс гэж хэлээд л доромжилж байхад уншаад игдүүцэл төрж ахыгаа учиргүй өмөрч ижилээ. Үнэн дээр өдрийн 3 бэлтгэл хийгээд хазар нүүрэнд хит хүүтэнд хайрагдаад маск тавиад өнгө орохооргүй хэцүү байсныг нь хэлэхүүдээ. Мэдээж ах маань өөрийнхөө амьдралын төлөө, их орныхоо амжилтын төлөө давхар их олон зүйлийн төлөө л зүтгэж байгаа болохоор гоншигноод байх шаардлага байхгүй. Зүгээр л дэндүү их бахархаж омогшдог шүү бид нар. Хүний хувь тавилан төөрөг гэж их сонин анх гараа тайруулахад нь бид ямар их харамсаж халгалж юу ч хийж чадахгүй болоод чимээгүй буруу хараад уйлж байгаа ахыгаа хараад би ч бас шүд 100 чимээ гаргахгүй дагаж уйлдаг хүүхэд байлаа. Гэтэл одоо хаяа ганц гартаа гэдгийг нь ч мартчихсан байх үе байж их юм. Аргагүй та минь дайчин болохоор л ингэж яваа болов. Бууж өгөөгүй тэмцэж твцсэнд баярлалаа ах минь. Хэрвээ үүнийг уншиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй тусгаад хэрэгцээтэй хүмүүсээ л битгий бууж өгөөрэй. Хичээж, зүтгээд, тэмцээрэй. Цаг хугацаанд ирэхэд хичээл зүтгэлийн хариу үргэлж ирдэг юм шүү. Хэцүү бэрхийн ард сайн оршиж байдаг юм шүү гэж хэлмээр байна. Шууд дамжуулдаг телевиз байдаггүй болохоор бөөн эрэл хайгуулж гадаад сайтынхын лайвыг хайж үздэм аа. Ганцхан ахыгаа харах биш. Бүхэл тамирчныг харж омогшиж хайрлаж, нулимсаа урсгаж үздэг. 4 жилд нэг удаа ёстой контролгүй асгардаг, уйлж барьж чадахгүй огшиж үздэг дээ. Тэгээд дэлгэцээс шеэрлэж авсан бичлэг маань хайртай шүү ахта. Дүүдээ амжилт хүсье. Монгол улс, Мандан Бадраг, Олимпийн тэнгэр, Монголын далбаа үеийн үед намрах болтугай. Гэсэн байна. Намрах болтугай. Ямар гоё юм бэ? За тэгээд бахархал гэдэг бол нэг тийм хол биш. Тэ одоо бид нар эргэн тойронд хамгийн ойрхон гэр бүлийн хэмжээнд згсэн байгаа. Тэгэхээр бид нар одоо бас яг нэг зүйлийг хийхийг хүсэж байна. За заавал ингээл Монгол улсыг төлөөсөн ч юм уу амар юм том нэртэй мөртэй биш те. Цөмөр өнөөдөр бахархдаг хүмүүсийн одоо яг бодцоо гэж хэлмээр байна. Бодоо зогсохгүй та одоо юун дээр бичээрэй. Гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook пэйжэн дээр постн дээр нь та хинээр бахархт юм бэ гэдэг талаасаа бас бичээсэй гэж. Сая одоо зүйл уншихад бол ахыхаа талаар бичиж байгаа хүний талаар бид нар уншлаа шүү дээ, тэ. Тэр шиг бас бахархаж байгаа хүний талаар тэр комент хэсэг дээр надаа нэг хэсэг бүлэг хүмүүс санаанд ороод байна. За ямар хэсэг бүлэг хүмүүсийн сонсъё. Тийм нөгөө хөтлөгчнөр гэдэг 900 тэр өглөөний шоуны хөтлөгчнөр гэдэг. Ямар бол байна. Тийм мэд бид гурав бахархал мөн үү? Түрүү нөгөө нэг заяагийн хоолой ингээл явсан чи ард нь нэг таньдаг ая яваал нэлээд олоодаа ингээл сонсож исэн хоолой хоёр явахаар нь ингээ харсан чи яг тэр хүн өөдөөс харсан сууж би яг сэрэн байна уу? Ямар гоё сонсогдвоо. Манайкээ юу? Бүсгүй шүү. Баярлаа. Тэгээд бахархалт хүмүүс гэсэн чи би нөгөө яг олимпиад ордгоо ч гэсэн нөгөө нэг гадаадад ажиллаж амьдардаг хүмүүс өдөр болгон Монголын нэрийг аягүй их дуудулдаг. Тийм, Монголынхаа нэрийг зөөж болохоор нэг 18-аас 22 онд Солонгост ажиллаж амьдардаг гэсэн. Тэгэхэд хоолны газар зөөгч хийдэг гэсэн байхгүй. Тэр үед бол баян монголоо асуулгаж, Монголын талаар ярьж, Монгол нөгөө гадаадын анзаарчдаг. Тэгээд хаанаас ирсэн? Монгол. За нөгөө онгоцны буудлын дээр нөхөрч чамаг мөртөө тосж байгаа юм юу гэж хэлсэн. Тийм Шангрила Блуска ийм байшингийн зураг гаргаж ирээ. Үгүй ээ манай хот ийм гэл. Юусе тэгж би бол надад тийм тараас гэж бодож байгаа байхгүй.
Одоо жишээл танай эхнэр чинь тэмэн дээрээс ингээд тийштэй гэж хэлмээр. Тийштэй. Та нар тэгж чадах уу? Гэлчмэр сагдаад байгаа. Шинэ арга сурсан шүү. Тэднэр бол үнэхээр байхгүй чадахгүй юм аа л асууж байгаа. Харин тэгж байгаа. Тэгээ Монгол гэдэг нэрээ их дуудулдаг болохоор гадаадд амьдарч байгаа монгол хүмүүс маань бие зөв авч яваад гоё байх юм бол Монголынхаа нэрийг дандаа л гоёор дуусгаж байгаа. Чимээгүй баатрууд байна. Тийм. Харин тийм тий. Бас тийм шүү. Өнөө. За Эркагийн хувьд бахархал гэвэл чи яг энэ комент хэсэгт яг хэний нэр бичих гэж байна. Тэгээ би харин нэг хүнийг бодоод байна. Нөгөө манай 10 жилийн багш байсан. Яг 5 дугаар ангиас эхлээд манай ангийг дааж аваад багш болж байсан. Тэгээ бид нар тэр хүнээс их айдаг гэж үл анхныхаа жил бүр өнгөлцгөө хардлаагаад бүр орж ирэл амар ширүүнгээд бид нар хяргачих гал. Орж ир хэлсэн ихний үг нь муу бацаанууд минь та нартай би өстө үзэн шүү өнтер гал те. Тэгэл бид нар чи бүр каал. Тэгсэн чи багш ингэдэг байсан юм. Ер нь математик гэдэг бол төхүүлнэ гэж юм байдаггүй. Хариун зөв гарна нэг бол буруу гарна. Ерөөсөө ингээл энэ чи ерөөсөө төхөх гэдэг ойлголт байхгүй. Тийм болохоор би та нарыг 0F юм уу эсвэл 100 L тавина. гэж бүр бидэртэй ингэж аимшигтай ярьдаг байсан. Бид нар бүр кал яг тэх юм байна даа л гэж бодож исэн чинь яг дүн гарах болсон чинь багш хөөх юмтай бидрийг ингээд яг ингээл төхүүлснээр нь тэгэл 80 мая гаргаж л байгаа юм л да. Тэгээ яг эцэст нь ингээд зөөхө бодохоор багшийн нэг юм одоо математик юм баггүй юу. Тэгээ манай налаахад бас юм яг ийм математикийг бол бас нэг өөр төвшөнд аваадсан болов гэж би боддیں۔ Тэгээ яаж бидрийг мэддэг вэ гэхээр манай ангийн хүүхдүүд зүгээр Улаанбаатарын хүүхдүүдтэй хүртэл ингээд үзээд энэ чинь нэгдүгээр сургууль мургуул гэдэг шилдэгүүд байлаа шүү дээ. Эднэртэй хүртэл үзээд яг тухайн үеийн конкурсын одоо рейтингээр ингээд ихсаахад манайх ихний 5 байрыг нь манай ангийн 5 хүүхд авч ирсэн шүү дээ. Вау. Тэр нь би биш л дээ. Би биш. Би ч тэр 300 хэд мэдэд л Тэр байсан. хэрэггүй тий. Тэгээд би зүгээр боддیں۔ Ер нь бол хараа нэг яг дор бүрнээ түрүүн бас нэг комент хийсэн. Тэр өөрийнхөө төлөө л хичээсэн бидтэй гэд. Үнэн л дээ нэг талаараа. А гэхдээ нөгөө талаараа хараа тэр хүнд өөр карьер хөөгд явах боломж байсан ч юм билүү. А гэхдээ бүх амьдралаа зөвхөн хүүхдүүдийн боловсролын төлөө ингээд зарцуулсан байгаа байхгүй. Тэгээ би тэр юугийн шийдвэрийн тэр зорилгын тэгээ хараа ийм хатуу хүмүүртлөө хичээлийн бус цагаар ингээд хүүхдүүдтэй ингээд ийм юу үсэх гэж аягүй хичээдэг хүн байсан. Холбоо үсэх гэж ингээл хүүхдүүдийг гэртээ цуглуулаад мах чанж өгөөл хин дэх юм. 10 жилийн багш уу. Үгүй. Анх удаа. Тэгээ тэр багш чинь эрэгтэй хүн штэ. Тэгээ хөгшин хүн штэ бас. Тэгээ ингээд усмс нь хацарцаг хөөрхөн амтай. Тэгээ жоохон ёрдураа ааштай мөртлөө гээл биднийг цуглуулаад мах чанж өгөөл нэг биднийг цуглуулаад нэг шатар тоглуулаад хамтдаа ярьд суугаад хөөрхөн амтай айгүй тэгдэг байсан. Тэгээд нөгөө нэг тэрэлж рүү биднийг бас нөгөө өөрийнхөө цуслан руу аваачаал их зугаалуулна. Зугаал хориотой. Тэнгүүт багш манад ирж ингээл гэрлэг болч. Тэгэл бид давхичаал 69-ээр нь 3 зөвлгөөл бид нар чинь багшийн гэрт очиод хоолунд идэл гэрийн бид нарт айгүй муухай гэрийн цөлөмчөө явчихдаг байсан бохоо. Манайхаараа нэг юм аргагүй чи байв. 20 ойлгомжтой төсөөлдөө Төсөөл хэрэггүй ойлгомжтой. Яасан төсөөл гэж яа. 8 охин 16 хүүгүүн байлаа шүү дээ. Математикийн анги учраас хүүгүүд арай ихтэй. 16-гийн нэг нь чи шүү Тэгээ нэг нь би. Тэгэхээр чинь бодлоо. Би баг хамгийн баг иддэг байсан. Тэгэл бод. Тийм хүүхдүүдэд ингээд нэрвүүлэн байж ингээд танаа ангийнхан сонсож байгаагүй сонсоогүй бат ярьж тий. бас хүний энэ харин манай ангийнхан сонсч идэм билээ. Энийг надад миний эсрэг ингээд яриад байгаа байхгүй эднэр. Тийм болохоор яг өнөөдөр яг энэ бодит үннийг хэлчих. Түрүүний багшаараа бахархчлаа өөр. Окей, манай Эрка маань багшаараа бахархаж чинь тий. За, түрүүн бас нөгөө Эрка ярианд дуу. Нэрийг хэлээгүй штэ. Хин бэ. Цэдэн бал гэдэг багш байсан шүү. Цэдэн бал. Тийм, манам мом. Оо тэр багш. Тэгээд багш өөрийгөө хөөргө амтын тэгдэг байсан нэг дэлгүүрт ингээ хар цэнхэр хоёр баал байсан чинь нөгөө бид нар гүйж ороод баал авах гал гэсэн чинь хар бол байхгүй гэл. Тэгсэн чинь манай муу багш чинь өөрийн бор байхгүй. Тэгсэн чинь багш өөрийг нь хэлж ийн гэдээ ойлгоцсон. Тэгээд түүнээс хойш өөрийгөө хар бал багш байхгүй шүү гэд ингээд хин тэнж явж байгаа. Тэгээ тийм миний багш өөрийгөө цэдэн бал гэж хэлэхээс жоохон холдуулаад хар бал гэж өөрийгөө дууддаг тийм хүн байла. Яг нөгөө нэг мондөг хүний нэртэй холбогдоод байгаа болохоор өөрийгөө хойшно гэж татаад байна шүү дээ. Тийм л Сүний хүн байж бас. Эркагийн яран дээр нөгөө нэг юу яагаад байгаа штэ. Тэд нар чи өөрсдөө төлөө хичээсэн ингээд тий. Тэг яг өөрсдөө төлөө сайн хичээгээрэй гэж хэлэх гээд байхгүй. Гэхдээ хамгийн чухал зүйл нь ерөөсөө тийм юм байлээ. Нэг сайн хичээсэн Монголын нөлөө нь тэр хүн сэтгэл одоо төрүүлчих юм бол өөр хаа хамаагүй хүмүүс ч гэсэн үр шим нь очдөг юм байна. Жишээлбэл одоо манай хүү ингээд Европт сургууль сурж байгаа. А гэтэл нөгөө түрээсэлж байгаа байр нь штэ
байрных нь эзэн нь Америк хүн. Тэнгүүдээ тэр хүн Монголд 2 удаа ирж исэн юм лээ. 2 удаа ирэхдээ Монголын талаар маш өндөр сэтгэлдэлтэй явцсан. Тийм учраас одоо Монгол хүн одоо байрны түрээсэлж ийн гэхлээр зэрэг их жоохон одоо бэлгшээх нь хашаа. Тэгээ ер нь бол дуртай байж исэн чинь сая бас биднэрт нэг юм одоо төлөвлөгдөөгүй янз янзын зүйл боллоо. Одоо нэг цуг амьдрах гэжсэн хүүхэд нь ирэхэ болж мэлээд. За тэгэнгүүт тэр нөхцөл байдлаа ингээд хилээд одоо хилээд ингээд бид нар одоо хэрэг та гар гэвэл би зүгээр гарлаа асуудалгүй зүгээрээ. Гэхдээ биднэрт надаа ийм зүйл тохиолдчихлоо. Гэхдээ би яг тэр төлбөрийн бүтнээр нь төлөх боломжгүй байна. Тэр хүүхдийн төлбөрийг одоо би төлөөд ингээд явхад бол чадахгүй гэдэг нэлийн чанга өндөр төлбөртэй байгаа байхгүй. Тэгэл хэлсэн чинь би зүгээр бодож байгаа байхгүй. Байж боломгүй зүйл нь одоо зүгээр зараас яг тийм үнэтэй байр ерөөсө олдох боломжгүй үнээр бид нарыг одоо манай хүүг тэр байран дээр байхыг зөвшөөрсөн. Тэгэд яг ямар учраас ямар ч хамаатан биш. Нэг сүртэй танил биш. Бараг онлайнаар ингээл харилцаал явчихж байгаа шүү дээ. Зүгээр яг нэг ингээд ямар ч хамаатан биш гинэ бас. Гадны улсын хүн. Хамаатан юм байхгүй дээ цус мосон юм. Тэгэхээр энэ магадгүй зүгээр ингэж ийм байхгүй. Нэгсэндээ тэр үний Монголд өмнө нь 2 удаа ирж исэн хүмүүс магадгүй өөрсдийнхөө л ажил хэрэг дээр гоё хандсан байж болно те. Гэтэл тэрний үр шим нь өөр нэг Монголд те. Одоо болцаахны эрхэм бэлэг гэдэг залууд шоконд ортол нь тэр боломжийг олгож өгч байгаа. Тэгэхээр ийм хүн нөлөөтэй. Тийм учраас тэр хүн одоо монголчууд маань энэ тэнд сайн явж явах тусмаа үр шим нь биднэрт шууд юм уу? Манайх бол шуудаар авч штэ ш. Шууд бусаач гэсэндээ одоо шууд хүртэж байгаа нэг ийм зүйл байгаа байхгүй. Яг. Тэ? Яг. Та тэгээд хинээр яач вэ? Тэр нэг нэрийг үл мэдэх Нэрийг хүнээр бахарчлаа тий. Хинээр үгүй би Airbnb явуулжсэн тэр хүнээр бахарчлаа би тий. бахархлаас би нэг охиноороо л бахархаж чинь да. Одоо эсвэл яа гэвэл манай охин маань хичээж байгаа. Тэгээд сурлагын одоо маш өндөр үзүүлэлтүүдийг гаргаж байгаа. Бараг нэг мэгтэн жагсаж гин үү яаж гин. Ерөөсөө одоо бүх хичээл нь A байна. Тэгээд ерөнхийдөө зарим тохиолдолд хичээл дээрээ ойлгохгүй хүмүүстэд хичээл тайлбарж өгч заадаг багш нь үлдээдэг. Тэгээ чи заамаа гэж хэлдэг. Тийм хүзүүлэн. Нэгдүгээр энэ дээр охиныхаа энэ одоо он сурж байгаа нэрнгээсээ бахарч чинь. Юу н альва аав ээж чи он сурж байгаа манай өвөө он сурдаг гэж хэлэхэд зүмб бахархаа штэ тий. Бас өшөө дээрээс нь миний охин байна штэ. Аялгуун гэдэг охин. За тэгэнгүүтээ би бас өшөө нэг зүйлийг хэлмээ. Охиныхоо байр суурьнд бахархаж чинь. За тэгвэл өөрөө юу биш вэ гэдгээ мэдж байгаа учраас одоо өөрийг нь биш юмыг хүн гаднаас атаклангууд тэрэндээ батсууртай зогсож чадчих. Сургуулийнх нь сэтгэл зүйч гэж ярьж байгаа нэг сэтгэл зүйч гэж байд юм шүү дээ. Тэр нь гэж ярьж байгаа нэг нөхөр байна гэдэг. Би өнөхөд гэж хэлмээр байгаа байхгүй. За бүх сэтгэл зүйчнийг бол хэлээгүй шүү. Ерөнхийдөө өөрсдөө сэтгэл зүйн доголдолтой бас нэг зарим нэг хүмүүс сэтгэл зүйчтэй нэр хүндийг унгаагаад байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй. За тэгэнгүүт тэр нөхөр ингэсэн гэж байгаа. За та нарыг мал шиг туугаар яваарай гэсэн гээд та нарыг одоо тууяа гэд малнуудаа яваарай гэж хэлсэн гинэ. Тэгсэн чинь манай охин тэрэндээс таны одоо нүд чинь баг сохруу те би мал биш гэдэг байр суурь амар тодорхой хэлсэн гэж байгаа юм. Тэрэн дээр би болж зүгээр яг нэг хөл бахархсан. Аялгаунд даалгадчихтай. Аялгау зөвийн яг байр суурь шууд ингээд өөдөөсөн. Тэгээд багш чи юу гэж ийн гэдэг хэлсэн чинь юу ч хэлээгүй гэж байгаа юм. Тэгэхээр тийм жоох хүүхэд өөрийнхөө хүний хэлснээр өөрийгөө тодорхойлдоггүй гэсэн үг. Яг зөв. Чи тэнэг гэвэл тэнэг болчдоггүй. Чи царамуутай ингэв царамуу. Чи үн цэнгүү үн цэнгүү. Яг хүний хэлснээр өөрийнхөө хинбэ гэдгийг ирж хаж явдаг хар мянган хүмүүс шүү дээ. Гэтэл жоохон хүүхдүүд яг уу жоохон ч одоо том л болцсон л доо. Одоо төгсөх ангийн оюутан сурагч болж байгаа гэхэр чинь тий. Тэгэхээр тийм учраас яг өөрийнхөө хинбэ гэдгийг хин нэгнэр биш тий. Өөрийнхөө ихтгэл өмчлөлтөөр суйрлаж тогтсон нь өөрийнхөө тэр нэг мал гэж хэллээ гэж бодоход би тэр үний хэлснээр мал болчихгүй шүү дээ гэдэг тий. Тэгэхээр яг нэг талаасаа ингээд та нар бодож юм сэтгэл зүйч ижиж хүүхдэд тэгж харьцаж болдго юм уу гэдэг ч юм уу тий. Одоо ийм бодож энэ талаас нь харж байгаа. Гэхдээ хүүхдүүдээ ийм юмд бас бэлдэж явах хэрэгтэй юм байлээ.
хинч таны та үргэлж хүүхдүүдийнхээ хажууд байхгүйгээс хойш тий 9 шидийн байдлаар хүүхдүүд чинь одоо хүмүүсээр хилүүлж байгаа. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдтэй ажиллаж байгаа байхгүй Аа, юу? за. Би тэр хүүхдүүдээ яг сүүлийн үед захиад байгаа үгийг ингээд танаа охин хэрэгжүүлсэн байгааг сонсохдоо үнэхээр баяртай. Тэгээ би хүүхдүүдтэй ингэж хэлдэг. Та нарыг гадны хин нэгэн ангийн чинь хөвгүн багш те өөр хин нэгэн чамайг ийм тийм гэж хэллээ гэж хизээч тийм болохгүй шүү. Зүгээр л тэр хүний дүгнж байгаа дүгнэлт. Чи өөрийгөө хин бэ гэдгийг мэдж байгаа тохиолдолд бити тийм үгэнд хямраарэ гэлтгэлээ. Nice. Өнөө. Одоо хүүхдүүд шал ер нь бол өөр болчихсон. Шал юм уу? Тий, шал өөр болчихсон. Ер нь бол ингээд сэтгэлгээ бодож байгаа өөрийгөө багшнаас илэрхийлж илүү байгаа. болчиход байгаа. Харин тийм Өөрийгөө ээ. илэрхийлж байгаа. За тэгээд яг үнэн багш нар хөгжихгүй бол багш нараасаа илүү ингээд бүр байгаа цаатгыг нь хардаг болчиход байгаа. Тэгээд өөрийгөө илэрхийлж өөрийнх нь байранд бацуудаг болчиход байгаа. Манай хүүч гэсэндээ яг тийм. Би өмнө ч гэсэндээ энэ жишээг авч ярьж ирсэн баг те. Монгол хэлнийхэн багштайгаа мэтгэлцсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр дүүгийнх нь нэрнээс болоод. Манай хүүгийн нэрийг баг хүүгийн нэрийг сод бэлэг гэдэг байхгүй. Хоёр итэй бичигддэг. Бэлэг оюун ухааны бэлэг гэдэг утгатай. За тийг нь. Бэлэг гэхлээр өөр байдаг байхгүй юу? Нөгөө нэг май бэлэг гэдэг Тий, утгатай. тий. Тэгээд бэлэг гэхлээр бэлэг тэмдгийн утгатай гэдэг ингээд Тийм. салаалаад өөр Өөрөөр бичдэг тий. Тэгсэн монгол хэлний багштай сод бэлэг гэж хэлээд маа дүүгийн нэр сод бэлгээ. Тэгээ маа дүү ийм бэлэг оюун ухааны ийм юутай холбогдлолтойгоор ингэж нэрийг ингэж өгсөн юм аа гэсэн чинь бэлэг гэдэг нэр байдаггүй. Наадах чинь тийм утгатай гэд шал өөр нөгөө өөр утгануудыг ин хэлээд тэгэнгүүт манай хүү үгүй гэсэн байгаа. Үгүй эн чинь ийм утгатай юм аа. Тэгээ тухайн үед нь би дараа нь тэр процессыг ерөөсөө мэдээгүй. Багштай нь яг нэг олимпиадад орох гэж таарад багш руу залгаад ингээ уцаар ярьсан чинь манай танаа хүүчин айгүй тийм өөрийгөө илэрхийлэх чадвар өндөртэй. Өөрийнх нь зөв гэж бодож байгаа зүйлдээ маш зөвөөр тайлбарлаж хэлдэг. Ямар нэгэн байдлаар тийм ээ багшийн л зөв бол багшийн л зөв гэж суудаггүй. Тэрийгэ илэрхийлдэг гэд. Тэгээ би бас яг ингээ ийм хэрэг гарсан. Тэр үед нь би нөгөө багшны юм чинь бас нэг мөчөөгөө өгөхгүй тухайн үедээ ингээ өнгөрцөн юм а гинэ. Тэгсэн дараа нь тойл бичгээс хайж ирсэн юм уу багштай бүр ингээ үзүүлээд ийм нэр юм шүү. Баримттай. Ингээд ингэж гаргаж ирж байгаа юм шүү. Ийм утгатай нэр би дүүдээ өгөөгүй шүү гэж хэлсэн гэсэн. Тэгээ тэр нь өөрийгөө ингээд нэг илэрхийлэх чадамжтай ирээдүйн харуул зангууд гарч ирж байгаад бас маш их талархаж байгаа. Тэгээд эдгээр өөрсдөө бид нар ингээд хүүхдээ ингээд чамлалтай юм шиг заримдаа хардаг ч гэсэндээ хүүхэд хүртэл бидний маш том харуул занг болчиход байгаа байхгүй юу? Урдаа барих харуул занг болчиход байгаа. Тийм учраас ирээдүй болсон хүүхдүүдээрээ бас гаргаж явах хэрэгтэй. Үндсэн асуулт томчууд бид нар яаж вэ? Хүүхдээсээ 7 дор байна уу? Одоо чи намайг тэгж хэллээ штэ. Чи намайг тэгэд хэлсэн гэдгийг хэдэн зуун жилээр нь бодоод санаад, үс санаад, Бараг тийм болчмоор. шархлаад болчихгоо. би бол нэг би ярианых нь хүүхдүүдтэй ажилтдаг гэдэг нь томчуудтай гэдэг нь шүү дээ. Яг үнэн эрэхтэй одоо томчууд одоо за хүүхдүүд тийм юм байж. За хүүхдүүд бол угаасаа ойлгомжтой. Асуулт нь томчууд бид нар өөрсдөө яг өөрсдөө яаж тодорхойлж байна? Өөрсдөө хэрхэн харуул занг байна? Тэ? Тэр бахархах зүйлийнхаа, хамгаалах зүйлийнхаа талаар хэр бацсагч чинь зан чанар гэдэг юм уу те? Иймэрхүү байдлаар. Та нар юу гэж бодож байна энэ дээр? Томчууд хэр энэ дээр? Ер нь бол би бас хүүхэдтэй ажиллаж исэн хүний хувьд хүүхэдтэй ажиллах илүү амар байдаг. Тийм тий? Тийм, илүү амар байдаг. Ягаад гэвэл бүх зүйл нь ингээд ил байдаг байхгүй. Томчууд хэцүү шттэ. Томчуудын яриаг ойлгоход хэцүү. Өнөөдөр нэг юм яриад маргааш нэг өөр юм ярих боломжтой болчдөг. Тэгэхээр томчуудын хувьд хүүхдүүдээс энэ тал дээр суралцмаар санагддаг. Шууд томчуудаас хүүхдүүдийг суралцаасаа гэж би хизээч хүсэхгүй. Яг энэ тал дээр их юм бол харин хүүхдүүдээ нэг анзаараад үзээсэй гэдэг мэдрэмж болоод байнга төрдөг. Өөрийнх нь зан чанарыг хүртэл шууд бат тэр дээр зогсдгүй шүү дээ. Нэрээ тэр хүн тэгэлжтэй тийм ч юм уу гэд ингээд жоохон юм уусамтгай, холбоонтгой байх гаддаг тал анзаарагддаг шүү томчуудаа. Тэ. Ер нь бид нар тэгтээ хараа зарчмыг хүртэл ингээ хийдүүлэх гээд идэг штэ. Ийм одоо тодорхой зураасуудыг одоо юу гэдэг хязгааруудыг хүртэл бид нар айгүй хийм бүлүүрдчтэй байхгүй юм шиг үздэг ингээл нэг ийм хууль дүрмийг хүртэл ингээл нааш цааш нь болгочихгүй бол тэ. Тэгэхэд хүүхдүүд бол нэг юм болохгүй гэчгээр ингээ яс үздэг штэ. Ийм болохгүй гээл тэ. Тэгэхээр нэг манайд ер нь л нэг тийм амьдралаас авсан туршлага нь тийм байд юм уу бөө мэд. Нэг юмнасаа л болоод бид нар нэг л тийм жоохон дутуу байгаад байна гэж би бодогдоод байгаа хгүй яхарахгүй. Үнэлэмжин дээр хүртэл. Тэгэхээр бид нар харуул занг болон өрнөж байгаа энэ бол Монгол хүн гаднаас юуг оруулахгүй байхын, юуг одоо гарахгүй байхын, тэ одоо алдчихгүй байхын. За дээрэс нь харуул зан гэдэг бол нэг урагшаага давшаал
байдаг биш ирнэ бас хойшоо хурдаггүй бат зогсдог. Тэрнийхээ төлөө одоо алтан амиач өгөхөөс буцахгүй тийм зүйл байгаа. Тэгэхээр бидний олон зүйл монгол хүмүүс хамгаалах ёстой. Одоо тэг ийм зүйлүүдийн нэг талаар өнөөдөр бол бахархлын талаар бас ярьлаа. Тэгэхээр өнөөдөр бол бахархал гэдэг бол улс орны тусгай тогтнолд хамаатай ийм чухал зүйл бас байх нь байна. Та хэн нэгний сайн талыг харж тэр хүнийг бахархаж одоо байгаарэ гэж уриалмаар байна. За ингээд радиогийн 1-р студид Эрка, Боги, зочин хандаа. За яа найруулагч Мисогийн хамтдаа энэ өдрийн Улаанбаатарын өглөөг танд хүргэлээ. Хандаад маань өнөөдөр хэр өнгөрөв? Стогой сонирхолтой л. Би өглөөд аягүй дуртай. Тэгээд өглөөгөр уулзъя гэж хэлж байгаа найзуудтайгаа хайрладаг. Өглөөгөр ингээд уулзъя гэдэг ихч бас happy ma гэдэг нэг хөрхийг хичээдэг. Бас нэр өглөөний хүмүүс гоё шүү. Та гурлаа. Зүгээр баярлалаа. Та дөрөвтэй хамт байх хэвээр гоё ялаа. Найруулагч шилжүү та тийм байна. Маш их баярлалаа. Бид ч гэсэндээ чамтай хамт байхдаа өнөөдөр бас тунчиг их таатай байлаа. Радиогийн 1-р студиэс Улаанбаатарын өглөөг дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрээ сонссон эрхэм сонсогч танд баярлалаа. Баярлалаа. Яг энэ цагтаа уулзцай 7 цаг 15 минутанд сэрүүлгээ тавиарай. Үгүй тэгээд одоо 9 цаг 5 минутаас том өрөө эхэлнэ. Тэгээд та бүхэн маань бас хамт байгаарай. Тэгээд өрөөгөө хамтдаа хэлцгээе. Том өрөөний хилцүүлэг сонирхолтой байхаа тий. Тэгэндээ өнөөдөр хамтдаа байна. Манайхаа өрөөгөө хэлцгээе. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө. Хамт байсан бүх сонсогч үзэгчдээ маш баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Чармаагаарай. Хичээгээрэй. Хүчтэй байгаарай. Өнөөдрөөс эхлэн юуг хамгаалах вэ гэдгээс бүх зүйл эхэлнэ. Үнцнээ хамгаалж чадсан хүн л жинхэнэ ялалтыг байгуулдаг. Алдаж болохгүй зүйлсийнхээ төлөө зогсож чадсан түүхэл үлддэг. Өнөөдөр та юу хамгаалав? Маргааш та юуг алдалгүй авч үлдэх вэ? Санаж яв. Та бол харуул занг. Их хорон танаас эхэлдэг. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио